Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номиндер. Сэги. Нами. Синдер. Бидний Notes podcast. Юу яцгаан? За юу яцгаан? Тийм ээ, бидний Notes podcast-ийн 296. Вау, Вау. тийм үү. 6 юм шиг байна. 6 дахь дугаарын зочноор Doggy Ирсэн байна. Буюу Суки. Боёо гэл. Жинхэнэ нэр нь Далгар сүрэн. Ирсэнд маш их баярлалаа. Магадгүй бидний сүүлчийн зочин байж магадгүй. Сүүлчийн зочноор уурсанд баярлаа. Тэр бас дараа нь тэгээ бидний нууцын сүүлчийн зочин. Нэг хоёр. Энэ би юм шүү дээ. За. Энийг багсгаж. За, зочногоо ингэж. За. Тэгээд энэ дугаарыг маань Sky Media-гийн Оддын гэгээ цуврал уран сайхны кино болон Toki аппликейшнаар дэмжин ажиллаж байна. Тийм ээ, Оддын гэгээ нэгд өдөр болгон орж байгаа шүү. Toki аппликейшнаараа Playtime-ийнхаа тикетийг аваарай. Оддын гэгээ Go Plus болон Sky Media-гийн видео сангаас хүлээн авч үзээрэй. За, Даги өөрийгөө танилцуулаарай. За сайн уу намайг Далгар сүрэн. Тэгээд аялагч гэх юм. Одоогоор аялагч гэж хэлж байгаа. Одоогоор тэгж байгаа. Тэгээд одоо 27 насыг зоглох юм. Тэгээд Солонгост 9 жил амьдарч байгаад одоо Монголдо ерөнхийдөө сурах гад ирсэн байгаа. Тэгтээ буцаад явж магадгүй. Тэгээд байж байна. 9 жилийн Сурж ясан уу те? Сурж ажиллаж. Дөнгөж сая Синдрүүтээр Солонгос үзэх юм байхгүй хөө гэсэн чинь 9 жил амьдарч. Sorry. Угаасаа ингэ Солонгост байж аваад Япон явах юм бол яг тэгдэг байхгүй. Хүмүүс угаасаа яг за эхлээд хятад явчаа тэгээд Солонгос яваад тэгээд Япон явах юм байна. Хамгийн түрүүлээ Япон явчих юм бол дараагийн хоёр нь юу ч биш болох юм байна гэдэг. Тийм дараалалтай явах хэрэгтэй. Хизэнээс яагаад аялах болсон бэ? Анхны аялал нь ямар байсан бэ? Ямар сонио. Би нэг эхлээд 1-р курст орчоод тэгээд хамгийн анх Таиланд руу явж үзчихсэн байхгүй юу. Тэр нэг 19 он байсан баха. Тэгээд явж үзчихэд нүд нэгдээд. Тэгэл хөөхч одоо ийм гоё юм бэ тийм үү? 19 онд Монголд сурч байхдаа юу? Үгүй 19 онд Солонгост очоод 2 жил болчихсон. За. Тийм тэгээд нэг Солонгосоос анх гадаад руу явж байгаа байхгүй юу? Солонгос нь гадаад биш болсон. Тэгээд тэгсэн чинь амар гоё санагдаад хөөх бичтэй хичээх юм бол ийм гоё юмнууд үзэж болох юм байна штэ. Тэгээ онгоцонд яг буцаж явах замдаа за би ер нь дэлхийг үзэх юм байна. Заавал үзнэ. Ста нэрнгэсээ өөрийгөө тэгж чагнаж болох юм байна. Тэгэл яг зааг бодчихсон чи пандемик болоод тэгээд ковид гараад тэгээд яг тэгтээ тэр Аз олж тэгж гараад мөнгөө сайн цуглуулж байгаа дараагийн аялалтаа яг хамгийн ихний Европын өргөвчтэй аялалчихсан. Гоё. Ямар зэрэгтэй маа ёо. Чи тэгээ 19 настай байсан гэсэн үг үү? Европын аялал 22-т болчихсон. 22-т болчихсон тийм. Одоо би тэгсэн жилдээ 2 жилдээ нэг удаа аялдаг. Гэтэ тэрийг би өөрийгөө хизээч аялагч гэж тодорхойлохгүй. Тэгэхээр аялагч гэж тодорхойлж байгаа чиний бодлоор яг ямар хүнийг аялагч гэх вэ? Ерөнхийдөө ингээд аялах хоббитэй гэдэг донцсон. Ингээд их аялаад ирэхлээр амар донцч тийм байлээ. Нааш явах уу. Тэгэл нэг өөр аялагч нартай ингээд уулзсан гот тэр бас ямар байсан. Тийш ингээд явах гэдэг ааштай гэж үгээл. Тэгээд ерөнхийдөө нэг жилдээ нэлээд олон аялалчтай юм. Би одоо нэг бас аялалтай холбоотой юм хийж байгаа болохоор би олчвол аялагч болж байгаа юм л та. Анхны үргэлжтэй аяллахаа гоё. Таршлаг. Тэгээ анхныхаасан болохоор амар байсан бах тий. Амар би бүр амар галзуу. 21 хоногийн дотор 12 улсаар аялсан байна. Тэгээд тэр бүр ингээд
бүр яг галзуу хүн шиг байсан заа. Эхлээл хамгийн ихэнд Испаниас эхэлчихэл тэгээд яг өдөр нь ингээд нэг хотоо үзчихээ тэгээд оройн шууд автобусанд суугаад тэгээ унтлагын автобусанд сууж явж байгаа өглөө нь ингээ өөр улсад өөр хотод ингээс ирдэг. Тэгэл буугаал нэг кофе шоп орч нөөрэ мөрө бодчихад тэгэл өстө тэр аваар чи болно нэг Европч ингээ хамгийн анх очингууд амар гоё гож ингээд бүх булан тэгэл тэр шалмал одоо тэр хүмүүс тэгээ тэр хоол моол бүх юм нэстэй тэгэнгүүт өстө нүдэн ингээл гэрэлтсэн. Яар гоё юм бэ гэж. Тэгээ ядарч байгаа ч мэдгүй тэгээд яг нэг 2 хоног болчоод хостел литерт буудаг. Тэгээд тэгж явдсан тэгээд тэр аялал бүр яг залуу байсан байгаа залуу байсан. Тэгээд тийм болохоор яалч бүр амар их хүчтэйсэн байгаа байхгүй юу? Одоо бол хизээж тэгж явж чадахгүй заа. Бүр та болёо. Тэгээд тэр аялал яг анх тэгж яваад бүр тэг амар инспирэшн аваад тэгээд за дараа нь яг тэг өвлөөсөн болохоор нэг өртгөн ч гэсэндээ хямд байсан. Нислэгэн ч гэсэндээ хямдхан. Тэгээд за дараа нь яг 100 ирэндээ гэж нэг бодцоод тэгээд 2 жилийн дараа яг 100 нас яг өвчтэй хэлчихсэн. Зөвлөгөө өгөөч ер нь за ингээ гарыг гэ бодцсон зориглцсан байгаа хүмүүст. Яг өргөвчтэй аялал гэхэр чин чи ганцаараа байсан биз дээ. Ганцаараа тэгээд ачаа бахтай л гэсэн үг үү? Эсвэл ингээд байнга нисгүүгээр явах л гэдгийг л хэлээд байна уу? Яг л 2 өргөвчтэй. Яг хол зайд бол нисэн. Би туйлын туяа харах гээд нөрөөг явж ирсэн юм ихнийх тэр. Тэгтээ нөрөөг амар үнэтэй. Тэгээ 2 хоног. Тэгээд 2 хоногор Airbnb захиалсан. Тэгээд тэгсэн чи ихнийхээ өдрөө яг шөндөө ингээд очиод тэгээ нэг автобусны нэг тийм туур байд юм лээ. Тэгээд тэр амар хүүтэй. Тэгээ шүнжэнгөө нөгөө нэг хүмүүстэй чи ингээд тэнгэр рүү хараад нөгөө тэнгэр нь ингээд цэв цэлмэг одтой мөртлөөс харагдахгүй. Тэгээ маргааш нь цас орцсон. Тэгээд харж чаддаг. Дахиж явъя. За би дараа нь дахиад ирэх юм байна дөө. Наваа дахиад эргээл гэж байгаа юм байна дөө. За тэгэл. Тэр ихтэй зурган дээр байдаг шиг харагдсан юм шиг үлээ тий. Би тэгж ойлгосон шүү дээ. Камерын дээр бүр гоё харагддаг л гэдсэн. Гэхдээ дараа нь явах юм бол юу лээ Айсланд явах гоё юм шиг үлээ. Тий. Монгол нэг туйлын туяа харагдсан гэдэг эдсэн. Улаан өнгөтэй. Тий, улаан өнгөтэй. Гэтэ ийм орб шиг харагдсан гэд. Одоо тэр нөгөө Нидерланд эднэрийнх болохоор ийм гоё тууз шиг харагддаг шүү дээ. Тэгээ Монголынх ингээд тэрэлжийн дээр хавьд харагдсан юм шиг үлээ. Нэг ийм том улаан ийм орб байсан гэдэг эдсэн. Тэгээ одоо нэг мөрөдөл маань үлдсэн байгаа. Тэрсэнтэй ярах. Би бас явах гэдэг нь сэн дээр. Тэгээд хамгийн анх ингээд гарах гад зориглчихвэл ээж надад хэлдэг ус байхгүй юу? Чон нөлөө чи зоригтой бол чон цэцгалтна гэдэг. Тэгэл за догийн зоригтой бол чон цэцгалтна гэл. Тэгэл ерөнхийдөө айгаад ах юм байхгүй юу яг үнэндээ. Европ хэлэнгуйаа. Тийм Европ хэлэнгуйаа бүр айгаад ах юм юу ч байхгүй. Чи тэгээ өөрөө ингээд миний нэг дөрөн бод байхгүй юу? Орой гадуур явахгүй. Тэгээд алкогол хэрэглэхгүй. Тэгэл болоо. Алкогол хэрэглэх юм бол яхаа хостелийн нөгөө нэг орой олдог нэг тийм парти интернет байхгүй юу? Яг тийм юмд орж болно. Гэхдээ тэгж гадуур ингэж явж байхгүй. Тэгэл нэг орой нэг жоохон болонгоо тэгэл хостел руу ороод тэгэл амраад унтчихдаг. Ингээд өглөө ирж тосоод юмнуудаа үзээ явчихдаг болохоор тэгээ өөрийгөө нэг хамгийн гол нь эртэл хийхгүй байхтал болно. Тэгэл яг гоё яваал гоё хүмүүс туслаад хүмүүст найрсаг хандаад хүний оронд байгаа юм чинь ингээ муухай юм ааш маш гаргажлахгүй тэгэл баян nice баян гоё нэг л гэхдээ уус биш тийм муухай ааштай юм шүү дээ. Тэгэл явж явах юм бол гоё штэ. Би нөгөө Спанд явж байгаад орой яг чиний хийж болохгүй гэсэн хоёр юм зэрэг хийгээ. Орой шөнийн цагаар арх уцаад. Яа. Шинэ 1-2 болж ялла да. Тэгээ явж байгаа дээрм төссөн яг тийм зөвлөгөөний дагуу бид. Тэгээ айгүй югэн байлаа энэ Спанууд нэг юм нарийнхан годомжтой шүү дээ. Барселона. Тийм шүү дээ. Тэг ингээд заримдаа ингээд 2 блок нь ойрцсон юм шиг нэг тийм юу тий. Тийм годомжоор явж болохгүй гэдэг юм байна. Болохгүй гэдэг юм байлээ. Зүрх хэмжээтэй годомжоор явж болохгүй. Тийм. Тэгээ зарим нь ингээд бүр ингээд хүрдэг тийм годомжж явах шиг заяа үнэ амар тэгэл дуусаад 2 юм бактери орж байгаа. Тийм 2 талаас түгжээл дуусаа байхгүй. Гэтэ яг тийм амар юм болоогүй л те гэтээ. Хаач явсан нэг жижиг зохион л хятад тохиолоо юм чинь. Тийм хятад юм уу солонгос л те яг тэгж л асуудаг. Эхлээ хятад гэжсэн дараа нь солонгос гэж гисэн. Тэгээ мэддэг Аз нь дуусчих тийм шүү. Тийм. Guess my country ингээд
Сингапур, Япон юу гэдэг чинь за мэдгүй байна. Монголиа гэдэг. Чи өстө би олж ирсэн хамгийн анхны монгол хүн гэ. Тэгээ уусаа хүн болгоны олж ирсэн хамгийн анхны монгол хүн. Гоё юм тэгээд Монголоо төлөөлж байгаа болохоор за би сайн байх хэрэгтэй. Тэгэл чамаа монголчуудыг чамаар л төсөлж монголчууд ер нь иймэрхүү байд юм байна лээ гэж. Нэг монгол хүнтэй уулзсан. Тийм. Шууд морь унж муналт гээл тий. Тэгэхгүй. Морь унжтах. Чадна штэ. Хичээлдээ бүр мороор явдаг. Би бас заримдаа хотлоо ярих гэж боддоо шүү. Би 4 морьтой. Би 4 морьтой. Нэгийг нь сургуультай, нэгийг нь ажилдаа. Нэгийг нь доржоо гэдэг, нөгөөдгийг нь бата гэдэг. Тэгээ амар кул санагдсан юм л ш. Бид нар бүгд морьтой гэж тэгж хэлж болно шүү. Ер нь техникли бид нар бүгд морьтой. Тийм штэ тий. 70 сая малтай. 70 саяс тий. 70 одоо баг 80 болж байгаа шүү дээ. Тэгтээ бас асуудлуудын нэг л дээ. Тэгээд тэгтээ анхны бас хүмүүс нөгөө юу expect хийхээ мэдэхгүй учраас амар зөрөгтэй байд юм шиг байгаа нэ. Тэгээд хоёр дахь гэхээр зөрөгтэй юу. Тийм нэрээ тэгдэм байлээ шүү гэд илүү туршлага хоримтлуулах тусмаа бас давхар айц нэмэгддэг юм шиг санагдсан. Тийм. Эхний аялал зүгээр миний үүрэг хүчил амар хүндэс. Босон болоогүй баах юм аваа явцсан. Тэгээд жоохон нэг жоохон зураг мөрөг бичлэгдээ эмхтэн болгосон байна гэд. Тэгээд баах хуцаас ирсэн за. Тэгээд тэрийг тэгээд сүүл дээрээ заацаа байлбал гэл. Саяны аялал бүр нэг хитгэе хуцаа. Тэгэл тэрийг угаасаа нэг өмсгөн ойлгомжтой. Тэгэл гэл нэг уус нэг тийм бизнес амар талаглаг бизнес юм гэдэг штеп. Би яг 8 өнгийн бодолкноос адилхан яг 8 бодолктой. Би нөгөө нэг өглөө хосоод тэр сонголт гаргах шийдвэр дээрээ энерги зарцуулахгүй тулд өглөө хосоод тэрийг өмсдөг гэдэг. Би яг тийм болчтой байл штеп. Өглөө хосоод за зүгээс халуун байна. За тэгвэл энэ мака өмсч байгаа. Чиний тэр видеог үзсэн шүү дээ. Яг аялалд явахдаа яг юу яг essential юм авах вэ гэдэг тэр амар гоё видео байсан. Би уулын сая нөгөө Герман явах гэжсэн байхгүй юу? Би одоо Германд байх хэрэгтэй юм байхгүй юу? Уулын тийм. Тэгсэн чинь миний нөгөө энэ Anis Lone-ы тэр арга хэмжээ уусаа цанасаа cancel та. Энэ Герман бодгоо тий. Үгүй энэ Английн бодог. Тэгтээ Германд ийм гоё фестивал хийчихсэн байхгүй юу? Бүр амар Европынхан бүр алтартай тийм боддог пейнтрүүдгээ дуудсан. Тэгээ тэнд нэр ингээд workshop маягийн том юм хийчихсэн. Болоод cancel-таад. Тэгээ би явах болсон. Тэгээ би яг үндэ явах гэжсэн л та. Тэгээ би ганцаараа явах гэжсэн байхгүй юу? Тэгэл би амар excited болоод би бараг дооны видеод үзэж бэлдээ. Тийм бараг за энэ бараг ингээ явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэх хэрэгтэй байна гэл ингээл бодож модсон байжсэн баггүй юу. Тэгсэн чинь cancel та тэгээ зовоод гэдэг. Ингээ болохгүй тий. Дараа нь явахаа. Хүсвэл тэгэл хизээч явж болно. Тийм тэгээд чи одоо виз мисийн асуудал яаж исэн бэ юу? Хэцүү. Одоо чи айгүй олон орноор ингээ явж штэ тий. Тэгэхэд визээ юу нь яадаг вэ? Ингээд эсвэл агентлагч эднэр хандд юм уу? Эсвэл ганцаараа яадаг юм уу? Солонгос тахад нэг яг миний визийг бүр бүрдүүлээ сурцсан нэг ихч байгаа. Тэгээд тэр ихчээр анх нэг Европынхаа визийг бүрдүүлж ирсэн. Тэгээд одоо дахиад нэг Европын визээр бүрдүүлэх гэсэн гот миний бүх нөгөө намтар түүхүүд мэдж байгаа болохоор бүгднийг ингээл тав гэл гаргаж өгвөл тэгээд би яах нэг банкны хуулгуудаа нэмж өгөөл тэгэл дэжүү гарчдаг. Америкийн үед эхлээд нэг орсон чинь гараагүй. Тэгээд сая болохоор нэг гарсан. Тэгээд гарсан дээр нэг явсан тий. Явчихад ирсэн. Бид амар санаа ингээд амар олон орноор аялахлаар амар олон орны найзуудтай болдог байхгүй юу? Тэгээд одоо чи дараа манад ирээрээ манай хот ирүүл ингээ уулзсан шүү энэ. Тэгээд за хизээж энэний хотод очиод би одоо уулзав дээ гэж амар боддог. Тэгсэн чинь нэг турк охинтой танилцаад тэгээд тэр Нью-Йорк дандэрдэг гэдэг жийсэн байхгүй. Тэгээд чи Нью-Йорк ирүүл манад ирээрээ заамаа гэд. Тэгээд нөгөө нэг Нью-Йорк хорлоод найзаагаа за би очлоо штэ гэж. За ир би эйжент байгаа чи манай ээжийнхийг зүгээр гээл манай эйжент аа. Тэгээд бүр турк найзын да 3 ус штэ. Яа үнэтэй штэ. Тийм штэ. Тийм хостел буусан чинь хоногийн $90. Юу хостел нөө. Яа. Тэгээ би бүр яа дай. Тийм Нью-Йорк. Тэгвэл виз бүрдүүлдэг хүнээр аутсорсерлчтэй юм байна шүү дээ тий. Тийм.
байгаа тийм боломж байдгийг ерөөсө бодоагүй юм байна. Харин бол амар стресстэй юм аа. Өөрөө бодсон байхгүй яа догийн ингээд өөрөө бүх юмаа ингээд хийдэм болов уу яадим бол гэж би бодсон. Тэгэхгүй угаасаа виз гэдэг чинь амар их ажил Харин байдаг. Яг хөө тэгтээ бүрдүүлээд байвал сурчгал юм шиг байгаа юм. тийм сурчгалах. Тийм. Гэхдээ Ингийн юмнууд нэг тэр хүмүүс ч бас өөртөө нэг тийм ноу хав энэ төр байд юм шиг үлээ. Яг одоо аялагч хүнд нэг иймэрхүү бизнесмен хүнд нэг иймэрхүү гэдэг нэг юм аа бас мэдж байгаа тийм. Тэгэл асуусан юмнуудыг ингээс гаргаж өгөөл те. Тийм. Яг тэгэл За тэгвэл тав гэл гаргал өгч. Тэгэл үйзэндээ зарим нь нэг онлайнаар адаг болохоор тэгэл за гарсан шүү гэл. Ээ гэл. Яг юм бэ. том визнүүд гэвэл Шенгений виз тэгээд Австрал, Английн визэнд орсон юм аа. Тэгээд дууг нь гарсан байхгүй юу? Тэгээд тэр үед бүр two broke гэж таараад тэгээд явчихдаг. Гэтэ одоо англи мангл лидер чинь яг хугацаагаар гарч байна Европ шиг. Европт нэг юм айгүй хатуу гардаг штэ. 14 хоног нэгсэн бол яг тэр 14 хоног гэдэг. Тийм. Америкч нөх гоё төлөөтэй өгшөл юу ч гэсэн виз авчи те тэгээд нэг өдөр явах байц гэдэг. Тийм. Яг англи бас 6 сархаа тийм. 6 Англи сарын хамгийн багтаа 6 сар тийм. Тийм. 6 сарын дотор. Тэгвэл бас их чөлөөтэй юм байна те. Нэг авцсан байхад. Тэг 6 нэг авчих юм. Би тэгээд 6 сар өнгөрчд юм билээ шүү. Авцсан юм чинь 6 сарын дотор явчих байл гэдэг чинь. Яваагүй юу. Япон бас амар яг тулгаж л өгд юм билээ. Тийм. Тэр нь амар. Тийм. Давчуу тэгэл яг явах өдрөө л явна тэгэл ирэх өдрөө л. Тэгээд 15 хоног дардаг лөө. Тийм байх шүү. Айгүй хатуу визтэй мэлээ бас. Тэг яг энэ бол Монголын паспортны л гайлтаа. Харин тэгээд Яалтаа Монгол. одоо Америкийн элчинд виз мэдүүлэг гэвэл одоо $15,000 юу $5,000-аас $15,000 нөгөө нэг юу өгдөг өгч ийж яадаг болсон юм Тэр яг бүр official болчихсон. Official бүр яг ялгаргаа. Би өстө яг амжиж авсан байх шүү. Би бас яг амжиж авсан байл. Чи одоо эдэн жилээр гарсан. 10 шүү дээ. Nice. Гэтэ ингэж тэгсээр байгаа 1 жил өнгөрчлөө шүү дээ амар байгааз. Одоо 9 жил аа. 9 жилийн дотор явахгүй л яана. Америк сүрчил яана. Хоёлаа явчихчих юм уу? Үзүүл үзье. Би бол ер нь явъя л гэдэг шүү дээ. Тэгэл өдөр судраа таарчвал тэгэл би мөнгөгүй байсан ч зээлэл явдаг. Дараа нь төлчихнө гэж бодоод. Тэгээ очиод гол нь би бас айлуудаар хоноглох дуртай. Танилцаад хамаагүй те. Тэнд хүн байна уу? Би юунд явж байхдаа Спанд явж байхдаа нөгөө монголчуудын Facebook группуд амирх байдаг шүү дээ. Тэнд амьдардаг монголчууд гэж. Тиймэрхүү юм дээр бичээд ингээ гэртээ тэнгүүд монголчууд хажуу өрөөгөө айгүй их түрээсэлт юм билээ монголчуудаа. Тэгээд нэг ах их хоёрыг олоод тэг ингээд 3 өрөөтэй заяас Барселонд амарлаг. Тэгээ хажуу нэг өрөөгөө бид хоёрт нэг €50 орчил үдээ түрээслээд тэр өглөө зөвөр ингээ монголчууд болохоор тэг ингээл хаалунд хийж өгөөл юм хам ярьж хөөрөл бид хоёр ингэж амьдардаг энэ тэдэн жил амьдарч гин гэл нэг юм нэг гоё ах их чин дээрсэн юм шиг айгу гоё юм аа тэгж явах надад илүү сонирхолтой санагдаад хотелууд бол үнэтэй Би Нью-Йоркийн хостелд буугаад тэг ингээд common area-д ингээд юмайгаа сууж исэн чинь нэг охин чи доог юу гэтээ. Тэгээ би бүр хаа гэдэг чи Монгол юу? Тэгсэн чинь яг аялал таарч исэн мөлий дүүтэйгээ цуг яг Нью-Йоркийн би Christmas-аар явсаахгүй. Ямар гоё. Тэгээд яг Christmas үзэх гээд ирсэн ингээд тэгээ nice. Бүр тэгээ дэлхийн нөгөө мохорт Монголын тэгээ таарах амар юм биш шүү. Тэгээ таньж байна дөө. Тэгээд сайн үзчихвэл. Америкт зөндөө монголчууд тэгээд дотроос айгүй аялт юм лээ. Том болохоор харин тийм бах те. Стейдүүд нь өөр юм шиг байд шүү дээ. Шал өөр vibe. Тэгт ал Америк аврагт юм лээ. Харин тийм Нью-Йорк LA гэ том хотууд нь үзчихээ. Тэгээд нөгөө юм өнрөө нь явбал гоё юм шиг л те. Grand Canyon ч Америк үлээ Канада нь үлээ гэхгүй юу? Америк. Тиймэрхүү бас сонирхолтой паркуудыг үзвэл. Би тэр гоё national parkуудаар нь явж байсан. National паркууд нь те. Би Niagara Falls-ыг харахыг хүсдэг. Тэр чин Канада үлээ. Канада, Нью-Йорк, Америк хоёрын яг ингээ голоор дээр. Тийм. Тэрийг үзэхэд Канадын виз бол хэрэггүй сте гэхгүй юу? Америкийн визтэй бас болно шүү дээ. Америк талаас нь үзэж болдог юм шиг. Америк талаас нь араас нь л үзэх те. Тэр нөгөө офис дээр гардаг шүү дээ. Яа. Тийм. Өөр гоё аялж байсан орнуудаасаа бүгдийг гоё туртаач. За хоёр дахь аялал нь тэр байсан. Хоёр дахь нь Европ байлаа.
Тэгээ гуравт нь ковидын дараа юу тэгэл аялаад эхэлсэн биш үү? Нэг Австрали явсан. Австралиас Монгол найз дээр очиод монголчуудаас амар их юм лээ. Ер нь Азууд амар их юм лээ Сидней. Тэгээ нэг Солонгос мөртлөө амар их юм шиг санагдсан. Тэгээ солонгосчууд тэгээ би амар сонио ингээд өөрөө солонгостай удсан болохоор тэр юм уу тэгээд нөө солонгосчуудаа анзаараад ч байд юм уу мэдгүй солонгосчуудтай бүр амар таардаг. Тэгээд таарах юм бол стаагуур явж байгаа тэр тэрнгээр явсан юм уу гэл тэгээд нөө солонгос хоолны газар мазар утсан уус солоныхаа заавал солонгос хоол иддэг заяа. Тэгэнгүүт яг нэг солонгос хүн ингээд ажиллал таардаг байхгүй. Тэгэнгүүт тэгээ сая Бразилд бас нэг солонгос эмээгийн хоолны газар ороод. Вау, зээсэн чинь эмээ та ирээд хэр удаж байгаа гэсэн чинь нэх удаагүй гэдэггүй тэгэхээр наа нэг 5 жил болж байгаа юм байна. 20 жил л болж байна. Эмээгийн амьдралын хувьд 20 жилээс nothing. Тэр эмээ нэг 80 мартай л ах. Тэнгүүд нэг 60 таад ирсэн байгаа байхгүй. Тэгтээ эмээ байсан гэ. Тэнгүүд заасэж болох юм байна. Тэгээ хамгийн гоё солонгос хоолтой нь хаана исэн бэ? Австрали гэхгүй юу? Тэр эмээгийн хоолоос гоёс шүү дээ. Кимчижигээс ахгүй юу? Тийм. Чи Бразилд солонгос хоол идэн гэдэг бас амар өөр экспириенс юм байна тий. Солонгосчууд амар их юм билээ. Тийм үү? Бразилд үү? Тийм, дээр үед нэг иммигрант ийг очсон. Яг ингээ цаашлаа очсон солонгосчууд амар их гэдэг л. Солонгосчууд яг нэг хөгжөхөөс өмнө нэг 80 оноос ахуулаад амар орнууд руу ингээд явсан юм билээ. Герман руу амар их явсан, Бразил руу явсан, Австрали руу явсан, Америк руу явсан. Тэгээ ингээд бөөнөр амар их явсан юм шиг лээ. Тэр нөгөө эдийн засаг нь бүр навсан нэг үе юм билээ шүү дээ. Тэгээд солонгосын шийдэл нь за энэ хүмүүсийг ерөөсөл боловсралтай болгох хэрэгтэй юм байна. Гэтэ та нар буцаж ир. Гэтэ мэдээж их тал нь ч юм уу 3-1 буцаж ирээгүй л ээж таараад тэгээд иммигрантад болж үлдээ. Гэтэ тэрний ачаар солонгос амар боловсралтай юу ямар хүмүүс гэдэг үлээ. Боловсон хүчнтэй болоод тэгээ бас айгу нөлөөсөн юм шиг байна. Тэр их амар кул байгаа зү тий. Тэгээ монголчуудыг бас айгу их яваасаа би ч нөгөө зөвхөн Монголдоо хүн болохоор хүмүүсээ амар харамлаад байдаг байсан. Одоо бодохны явах хэрэгтэй юм байна. Гэтэ бид нар рискээ хүлээгээд 3-1 нь үлдэн гэж тооцоол. Гэхдээ маш их залуучуудыг яаж иж аваад дэмжиж явуулах хэрэгтэй юм байна. Тэг ингээд те чамшиг орон юм үзээд амар их санаа олж байгаа шүү дээ. Оо энэ хүмүүс ингэдэг юм байна. Энийг Монголд хийж болох юм байл гэж юу н боддоо шүү дээ. Амар хөөрхөө. Тэгэхээр тэр амар чухал юм байна гэж бас одоо бодож байгаа. Монголчууд амар мундагч өөрөө улсуудаар явж байгаа л бас нэг Монгол айл майл амар хондог. Тэгэнгүүт амар мундаг. Ер нь л тэгээ оцсон газар амгар ордон тасч очдөг. Тэгэл хил мөлийн зүгээр амар сурцсан. Тэгэл ваа. Тэнгүүд солонгосчууд чинь Бразил хэл байхгүй тэр имээ бүр юу Португал хэл байхгүй. Бразилч Португалаар 20 жил амьдарчаа тий. Тэгээд зөв солонгосчууд нь олон болохоор тий солонгосчуудаа харьцаал материалаа солонгосоор захиад нэг за одоо нэг 2 бодол ногоон сонгон яасаа юу гэдэг. Өө за ингээд солонгосоор л захичт юм шүү дээ. Тэгвэл угаасаа энэ хүнд ямар ч Португал хэлний хэрэг байхгүй. Нэг бодлын сонирхол юм тий бас. Яг имээ 60 хүрчээд бас одоо өөр хэл сурах гэжлээ. Ер нь аль тэгээд тэгмэд бүр юу юм бэлээ. Тэр нөгөө нэг ажиллаж байгаа нэг Португал юу Бразил залуучууд байгаа хгүй нэг 2 залуу гэсэн тэр нь ингээд солонгос хэлтэй. Йоо солонгос хэл сурсан байна. Тэгснэ хинэ энэ охин Sprite гэдэг ахын Sprite нь аль нь гэд. Тий. Солонгосоор тэгсэн чинь чоги юу гэх нөгөөт нэг юм жоохон аялахтай солонгосоор. Тэгэл бүр nice гэл. Би тэгээд залуучуудыг ер нь амар бас яваасаа гэж амар боддог. Надад ингэ санагддаг байхгүй юу? Одоо ингээд нэг ингээд газар очиод тэгээд ингээд шинэ хүнтэй тэгтээ ихэвчлэн ингээд хостелээр яваад тахлаар бүр амар ядардаг байхгүй юу? Бүр ингээд хүнтэй ингээд тарангат сайн аа чаа хин гэдэг ингээд өнгөд ингээд нэг хүнтэй ингээд яг нэг адилхан conversation-аа ингээд 10 хүнтэй уулзах юм бол ингээд 10 удаа ярьдаг заяа. Тэгвэл амар ядаргаатай тэгвэл сүлдө бүр хүнтэй ингээд мэдлмээргүй санагдаад. Тэгээд яхаа эхнэндээ бол тэр амар гоё ингээд хүмүүстэй танилцаал. Тэгээд танилцаад ингээд ярьж хахад ихэвчлэн дандаа гадаад хүүхдүүд, Европууд, тэгээ Австралчууд ч юм уу те бүгдээрээ ингээд нэг юм бид нар чинь 10 жилээ төгсөөд их сургуульд орох хэрэгтэй гэлэгдэж те. Тэгээд ингээд англи хэл сурах хэрэгтэй те. Нэг тиймэрхүү заавал хийх нэг зүйлсүүд байдаг шүү дээ. Бичигдээгүй ч гэсэндээ нэг монголчуудын хувьд ч гэсэндээ нэг бичигдээгүй ч гэсэндээ заавал нэг удаа нэг өргөвчтэй аялал ч юм уу тэгээ нэг дэлхийгээр бүгднгээр нь аялахгүй ч гэсэндээ нэг юм гоё аялж үзээсэй гэж боддог байхгүй. Тэр нь нэг заавал хийх хэрэгтэй зүйл байдаг болоосаа гэж бас боддیں۔ Харин тий. Нэг гоё шүү тий. True.
амар яг тухайн үед амар ядарчаал дараа нь бодохоор ёо ямар гоё исэн юм бэ нэг юм гоё ядралт байдаг шүү дээ. Тий. Тэгэл угаасаа нэг яг нэг юм comfort zone-до байж агаад тэрнээсээ гараад хийсэн риск амьдралд дараа нэг мартагддгүй юм шиг байна. Тэгэнгүүт яг тийм амьдралтаа мартагдахгүй зүйлсийг амар хийгээс. Тэгээд амар соно нэг тийм хариуцлага өндөртэй болдог санагддаг бас. Тэгээд нэг тийм томоочдөг, хүмүүждэг гэх юм уу. Санхүүгийн юу ч гэсэн айгу суух бах тий. Сахлагбат гэсэндээ амар их сун. Тэгэл одоо жишээлбэл нэг автобуснаас хоцорлоо, эсвэл карта байхгүй болголоо, мөнгөгүй боллоо, пассвортгүй боллоо ч юм уу тийм байх юм бол ингээл амьдрал нь урлаа гэсэн бодлоор биш. За ийм амьдрал юм хэцүү юмнууд тохиолж болох юм байна. Би тэрийг ингээд гадны улсад ингээд шаал танхуу хүмүүстэй газар ингээд тэрийгэ менеж хийгээд аваад туулсан юм чинь би дахиад дараа нь ингээд жижигхэн ингээд сорилт гарч ирэх юм бол энэ юу ч юм уу нэг тэгж боддог майндтай болдог санагдсан. Тэгэхээр тиймэрхүү хөрхөн чадваруудыг ер нь сурна. Одоо доогийн багтаа ер нь ямар хөвгт байсан бэ? Багтаа амар чимхэн хөвгтэйсэн. Тэгээ солонгос ч нөгөө ингээ хайрцагтлаа ячдаг. Хидтэй тэгээ солонгос явсан гэсэн үг үү? Би яг 10 жилээ төгсвөл шууд явсан юм тийм. Мост орсон. Мост орж нэг семестр сурчаал тэгээд хэлний бэлтгэл рүү шууд. Тэгээ солонгос ямар мэргэжлэр сурсан юм? Бизнесийн удирдлага. Тэгээд аялагч гэдэг мэргэжил байхгүй байсан болохоор Багтаа тэгээд гэр бүлийн хувьд ээжтэйгээ тийм ээжтэй аав жоохон багтаа бурхан болцсон. Тэгээд ээжтэйгээ байдаг. Ах トゥ өөр байхгүй. Ээжтэйгээ л хоёулаа байдаг гэсэн юм тийм. Нэг хүүхэд. ээж нь ингээд ийш тийш чамаа ганцаараа явахтай амар санаа зов гайгүй юу. Ээжийн хувьд тэгдэггүй шүү дээ. Ээжтэй ингээд баян видео кол хийдэг, өдөр болго видео кол хийдэг. Солонгос ч гэсэндээ очиод би 17-д очиж байхгүй. Тэгээд яг өдөр болго видео кол хийдэг. Тэгээд 2 өдөр ингээд алгасчих юм бол ээж наа мартсан юм байна л. Тэгдэг зөө. Тэгээд бүр ингээд нөгөө дадал болсон. Ингээд орой унтахаас өмнө ингээд баян ээжтэй дандаа ярьдаг. Тэгээд ээж ингээд дандаа дэмждэг. Ерөөсөө ингээд өө наачтай аюултай битээ явмаа гэдэгдгөө. Тэгэл за тэнд явж байгаа юм уу? За тийм үгүй гоё. За зөвхөн хөрхөн байна гэл. Тэгэл дэмжээл ээждэг. Тэгээд магадгүй тэгж их дэмждэг болохоор нь би тэгэл яг өөрийнхөө амирх явдаг. Бага хатан ч гэсэн бас ер нь их тэгээ шүмжилж мөмжлээ тэгээд яддаггүй юм. Шүмжилдэггүй. Тийм. Яг ингээд амар их сургалт хэмжээнд амар их явдаг гэсэн бас. Сургалтаа? Юуны сургалт? Модельний сургалтанд явжсэн шилмэл цагвар. Тэгээд хүүхдээ ордонд зургийн дугааланд явжсэн. Тэгээд өөр ой тогтоолт тэгэл юу гэл тэгэл зөндөл тиймд нэг ээжний тийм яваад үтчихгүй өөдөгдөг чи ямар ойлоо гэл тэгэл явцдаг. Тэгэл англи вакуумжуулсан сургалт мургалт тэгэл нэг бед штэ хөдөө очиж байдаг. Тийм юм уу явж байгаа гэж. Тийм янз бүрийн тиймд явж ш. Тэгээд нэг багасаа эсвэл бие даацсан бодлоо тэгэл нэг тийм байна. Айгу бие даацсан юм байна. Айгу бие даасан юм байна. Тийм бич модгүй шүү нэр. Ингээд нэг юм эрхчлөөгч нь өгөөд тэгтээ дэмжээ. Тэгтээ чи өөрөө ээжээсээ асууж байгаа нь бас ингээд амар гоё relationship-ийг үүсгэсэн юм шиг байна. Би биэндээ ингээд дэмжлээ. Манай ээж өгөн багш хүмүүхгүй юу? Тэгтээ ээжээс амар айдаг л одоо хүртэл айдаг л тааж шиг. Аях бол би амар зөв гэж боддог. Тэр чинь цаана хүндлэл явж байгаа шүү дээ. Тэгээд нэг physical айлт биш аа. Амар тийм зодож бодоод байдаггүйсэн ч гэсэн би чи надаас юунд найгаад идэв ингээд. Ээж та тийм шүү. Одоо төлөвлөгөөнд чинь өмнөд Америк руу явсан түүхүүдээс нь асуусан. Европыг яачлаа. Ер нь тийшээ Австрали руу явчлаа. Австраличууд айл зүг гэдэг юм болоо. Баруун урд урд штэ бидний урд байгаа штэ дэлхий урд байгаа юу? Зүүн шаалсан тийм. Down under гэдэг үст. Down under. Бидний доороо. За. Өмнөд Америк хүмүүс ер нь Европ бол анхны аяллуудын хувьд айгүй тохиромжтой газруудын нэг гэж би бодож байна. Ер нь safe тэгээд тэнд амьдардаг хүмүүс өргөжтэй аяллагч нарыг мэддэг учраас бас нэг тийм шинэ юмтай яаж байгаа биш. Тэгээд айгүй дэжгүүдний хаалга хаах юм байна те. Тэнд амьдарч юм байна гэсч. Тэгээд дараагийн левелээрээ бол өмнөд Аз бол
Америк бол айгүй левел өндөр түвшний гэж би боддог. Бид нар хэдийгээр Бразил идэрл визгүй ч гэсэн тэ 90 хоногийн визгүй ч гэсэн ер нь хэр баргийн зориглоход бас хол нэгдүгээр шүү дээ. Тэг үнэтэй болно. Хол гэдэг чинь үнэтэй л гэсэн үг. Тэгээ дээрэс нь тэ бидний юм толгоонд жоохон аюултай гэдэг нэг юм мессеж айгүй хэрцэн. Тийм болохоор бас ганцаараа аял хэр баргийн ялангуяа эмэгтэй хүмүүс хэр баргийн ганцаараа аялахад хэцүү хаа. Би найз залуутай болсон. Харин тийм чи Египт танилцсан уу? Тэгсэн. Яа, хэнийг сонсож болох юм уу? сонсоо. Би ингэсэн юм аа. Би нэг ингээд өөрөө аялж байгаа. Тэгээ над руу хүмүүс амар их цуг аялаа гэж бичдэг гэсэн байхгүй. Тэгээд би за хүмүүсийн нэг аваад яваад үзчихүүлээд юм бол гэдэг. Сая намар Египт рүү хүмүүс авч явж аялсан байхгүй. Тэгээд танилцаад. Тэгээд тэнцэнээсээ шууд. Тэгээд угаасаа өөрөө аялдаг бас хүн биш таарад. Тэгээд тэнцэнээсээ би Америк руу яваад тэгээд цааш Монгол руу ирсэн. Тэгээд би ингээд өмнөд Америк руу гэхдээ өөрөө ганцаараа аялахад төлөвлөсөн. Тэгээд би ингээд явах чаа гэсч өө тийм үү тэгвэл цуг явъя л та гэд. Тэгээд шууд цуг яваад. Тэнцэнээсээ. Гэхдээ бид тэрнээс өмнө бас дахиад нэг Египтэд аялал зарлчаад Египтэд аялал авчаад Египтээсээ шууд явсан. Тэгээ чи 3 удаа Египт явсан гэсэн тий. Тий. Египт ер нь хэр байна? Оо Египт амар. Анх Египт руу ганцаараа явж байхад бүр амар эс. Тийм үү? Амар. Амар гэдэг нь яг ямар амар гэсэн таа. Египтийн хүмүүс нь амар юм уу? Эсвэл зүгээр байгаа байдал нь амар юм уу? Ганцаараа явхад жоохон тохиромжгүй мөлий миний бодлоор. Тийм. Нэг юм Аз, нэг юм жижигхэн охин ингээд явж ангот ингээл hey China гэж мэгэл. Йоо амар. Shakira гэж харж бараалцаа. Би өөрөө тэгээд ингээд захруу ингээ явсан чи өстө нэр ингээл зулгааж мулхаагаал тэгэл амар дуудаж муудаал ингээл. Тэгээд би бүр амар айгаад тэгээд би ч одоо энд юу игээд яваад байгаа бол тоо өөрийгөө шийдгээд байгаа бай хааш. Одоо чи өөрөө л энийг хүссэн шүү дээ гэж өөрөө өөртөө яриад. Тэгээд тэгсэн чи нэг хүүхд ирснээр зүгээр ингээ нөөрлөө ингээ будаа татчих явуул яах. Тэгээд тэр мөрнөөс ахуулаад ер нь дахиж би хизээч Египт ирэхгүй гэж одоо явсан хгүй. Тэгээд өөрөө тэгэж яваад тэгснэг хэлэхүү. Тэгээд дараа нь хүмүүс амирх явах сонирхолтой байгаа гэнгүүт нь за над чиг бас бити юм дулаасаа. Тэгээд би өөрөө яваад үзсэн юм чи бас яадаг нь мэдсэн байгаа гэд. Тэгээд ер нь Египт хүмүүстэй дийлэх бас амир хэцүү л дээ. Тийм скам ихтэй. Тэгээд нэг юм хилчээд тэгэнгүүтээ тэр хэлснээрээ байдаггүй. Одоо ингээд 100 тохирчоод тэр чин талдаал байсан гэж. Йоо, дутааснаа. Тэгэнгүүт шууд 200 нэг ч юм хаа. За. Айгүй их жуулчид ихтэй байх л та тий. Тийм угаасаа нэг тэр чин дэлхийн дээр үеийн гайхамшигт 7 гайхамшигт дээр үеийнхэд нь ордог ancient гэж явдаг. Ancient тийм. Тэгэнгүүт хүн болгон л ирж үзхийг хүсдэг. Дэлхийн баг бүх хүмүүс баг очих байх. Тэгээд тэгэнгүүт бүр хүмүүс даам гарцсан. Тэгээд угаасаа аялал жуулчлаараа л мөнгө олдог зарим тэгээд. Тэгээ бүр хулигтаа сурцсан юм байна шүү дээ. Хулигтаа суртан. Тэгээд одоо тэгтээ нэг тэр пирамидын систем нээр гоё хэлцэл. Намайг анх очиход зүгээр ингээд нэг юм сонин гейттэй тэгээд гейтэн дээр нь мөнгө төлөөл тэгээд ингээд худалдаа 8 эдэг хүмүүс орж гарч мараад тэмэмэтэй хүмүүс орж гараад амар скам идэгс чи одоо нэг нэгдсэн юм гоё гейт мэйттэй болсон. Тэнгүүд янз бүрийн гадны хүмүүсийг оруулахгүй юм тийм болсон. Тэнгүүд одоос арай тохиромжтой. Ер нь хөгжөөл байгаа юм билээ мундаг. Тийм. Би нөгөө Бразил явж байгаад Рио Тинтогийн угаасаа хамгийн амар нэг ойлгомжтой үзэх юм нөгөө энэ хөшөө шүү дээ. Тэгээ тэр тийшээ очих гэж бас нэлээд дундаас нь скамдуулчих гал байсан. Рио Тинто ядарсан байлээ. Рио де Жанейро. Рио Тинтоосдээ сайн нөө. Рио Тинто гэдэг компани юугаар явсан юм болсоор гэж. Please sponsor us. Би бүр нэгэ ярьсаар авсан. Sorry ёо арайчтай. За Риод аврагч Христэн шүү. Тийм тэрийг үзэх тэгээд ямарсан таксигаар очиж байгаа юм. Тэгээд үүдэн дээр нь тэгэхгүй ингээл баахан хүмүүс ирээл ингээл өө би чамайг ягаад тэгээ тойрыг оруулаад өгье. Энэ ингээс зөндөө очиртай байна гэл англиар бас ярьчнаа тий. Зөндөө очиртай байна гэд би чамайг очирт ариулаад ягаад өгье. Тэдэг өгчих гээл. Тэнгүүд амар reasonable хүн хэлээд байгаа байхгүй. Мэдхгүй юм чинь би. За нэрээ юм байдаг чинь билүү гээл. Тэгээд ингээд ажигласан чинь нэг хаана очир байгаа ингээл бодно штэ тий. Тэгээд за би тийшээ явчаад ирээ гэд. Тэгээд ингээд явж байгаа дахиад нэг хүн гарч яг адилхан юм ярьж байгаа шүү. Тэмүүд би ёо за байлч үз хаанаар яриагаа бас солилтоо тий. Яг энэ зүүндээ очиртай нахамстай нэр за хан чи байгаа юм тий. Монгол маягаар бол тий нахамстай нэр оруулаад өгье. Тэгээд гүү юм байна гэж бодоод дахиад цаашаа яваад яг юм ticket box
байгаа хгүй юу. Тэгээ би ямар ч очиргүй барыг ингээ 2 дахь өглөө байсан болохоор 2 дахь хүн л байгаа хгүй. Тэгэл ийм амархан л байсан юм чи. Тэр нэг ийм богон шиг юмар трамваяар яваад дэше гардаг. Тэгэл тэрнийхээ тикетийг аваад дэше гараад бүр ямар ч асуудалгүй. Тэгээ тэр нь бүр 2 дахь хямдхан байлуу 150 байсан. Тэгээ хүмүүс ер нь тэгэл яачдаг юм бэ? Скандалч тийм ээ тий. Гэтэ ялгаагүй ингээ машинаар хүргэж өгдөг л үйлчлэгээ байгаа байхгүй юу? Машинаар үргэж өгдөг юм тий. Гэтэ тэгэх ямар ч шаардлага байхгүй юм билээ машинаар тийш очих трамвайгаар явуулах бас амарлаа. Тэр хүмүүс аягүй их байд юм билээ. Яг тийм нэг жуулчны яг тийм нэг пик юм дээр яг тийм хүмүүс тогтчихэд юм билээ. Тэгээ одоо угаасаа мэддэг батдаг л гэл юу ч юм. Тийм ерөөсөө нүүр өгж болдгоо юм билээ. Юм асууж болохгүй, ярьж болохгүй. Зүгээр би мэдж байгаа гэж шууд ингээл явахгүй. Тэг би өмнөд Америк руу явах гээд амар Duolingo татал амар Спанил сураалаа. Испаниа гэж сууж байгаа. Я блэ Испаниа энтер гэж бэл. Тэгээдсэн чи яг оцсон ч ингээ байхгүй. Чичтэй дээ. Юу ч байхгүй заяа. Зөв ингээ бүгдээрээ ингээ арилаа одоод. Португал хэл уг нь амар гоё хэл лээ. Португал, Спанил гоё юм билээ. Тэгээ хоёулаа олчаад тэгээд нэг юм явсан байдیں۔ Би нэг анх Bad Bunny-гийн дуунуудыг сонсчоод тэгээ нэг vibe нэг тиймэрхүү штэ тэр харин тэгэнгүүт за би өстэй яг заавал тийш явах хэрэгтэй юм байна. Намайг дуудаад байна. Яг Bad Bunny-гийн төрсөн нутгаар яваг л дээ. Хааны Costa Rica хаа. Puerto Rico л. Puerto Rico штэ тийм. Puerto Rico ч Америкийн юу үсттэй тий? Америкийн яг доор нэг арлан улс. Тэгээд одоо Америкта ордгийн байна гэж би ойлгоод байсан шүү дээ. Puerto Rico ч улс. Гэхдээ нөгөө тэд нар чинь нөгөө бүгдээрээ Америк твгэнгүүтэй. Америк тий. South America гингүүтэй нөгөөдг нь болохоор яг Зөв энийг тайлбарлахад гэхдээ Америк бол улс нь бол мэдээч USA штэ. Миний бодлоор ийм билээ. Америк тэгэнгүүтээ ингээд дээшээгээ хойд нь болохоор Канада, United States орчтой. Тэгэнгүүтээ урагшаага болохоор Мексико, доош Куб гэдэг явж. Тэгэнгүүт яг нөгөө тэгээд колони гэж хэлчих гээд байгаа юм. Гэтэ мэдээж бол колони биш. Гэхдээ Латин Америк л. Тийм. Америкийн нэг хэсэгтээ одоогоороо тооцогддог гэж л би хэлэх гээд байх шиг байна. Тэгээ Америк руу Америк. Яа нэг ярилцлагаар тэгсэн байсан байхгүй тий. She is Colombian гэсэн чинь no she is American too гэдэг байсан. Одоо яг Puerto Rico нь бол тусдаа далбаатай улс боловч Америкта ордог. Аз төв гэж US territory яахгүй юу? Бүр US territory. Америк твч биш. US territory-д ордог байхгүй тийм. Тийм. Ямар сайн. Puerto Rico is a self-governing өөр гэсэн government. Caribbean archipelago гэдгийг нь ойлгох байна. Archipelago and US territory гэж байгаа байхгүй юу? Тэгээ 3.2 сая хүнтэй жоох юм биш. Манахаас жоох юм биш. Яг манах байгаа байхгүй тий амар тэгсэн штэ. Яа на манах тэгсэн чинь нэг улсын territory болчихлоо яана. Болол яг хятадд орсуулах гэдэг тий. Тэгснэ heritage of register гэл. Тэг яг political юм байна уу? Тэгээ US territory гэсэн юм уу тий? US citizens do not need a passport to visit. Тэгвэл зөв айдагаа үзүүлж юм шиг. Local currency нь US dollar. Энэ айгүй сонирхол юм байна. Тэгтээ өөрийн далбаатай өөрсдөө govern хийдэг. Тэгтээ territory тэгээд United юм биш үү? United Nations гэдэг нь за ингээд ер нь за та хэд мэ үргэлжлүүлээ судлаарай те миний юмыг тэгээс сайн шарьянаас. Тэгээд Латин Америк гоё. Нөгөө нэг Бразил жоохон ерөнхийдөө харууд Америктэй юм лээ. Яа, тийм билээ. Тэнгүүд нэг Португалийн Бурхан чамайг өршөг. Португалийн нөгөө нэг Колумбус улс мэлээ тэгэнгүүт Африкаас амар олон нэг боолч ингээд амар авчирч исэн. Тэгээд жоохон харууд ихтэй Сан Пауло гэдэг хотод авах бус аахгүй юу? Нэг викиндийн дондор. Тэгээд амар гоё хүлээлттэй очсон чинь Битори авсан Airbnb жоохон юу байсан маа нэг сонин дөр жоохон гэрад өрхөд буцсан маа. Тэгээд гэтээ яг юмтгаас байхгүй шиг. Тэгээ нэг
угаасаа нэг хямдхан газар буугаад 7 хоног жоохон амраад тэнцэнэ ингээд юмнуудаа эдитлээд байчи гэж тод. Тэгээд гараад оройн neighborhood юу байна гэдээ алхаа явж исэн чинь нэг булан эргээл харсан чинь бүр амар хүмүүс. Бүр юм зомби болцсон. Бүр ингээд хай болцсон. Яг нэг зомби шиг. Тэгээд нэг яг homeless хүмүүс амар ихтэй юм лээ. Бүр ялч амар ихтэй юм лээ. Тэгээд тэрнээс нь бүр амар айгаад ёо ичтэй бүх Бразилийн байх юм бахтаг явжсэн чи яг тэр дөрвөлт юм байсан. Тэгээд тэрнээсээ гараад явсан чинь төмөвд болол зүгээр л. Гэтэ бол уцаа ерөөсөө ингэж илмэл барьж яваагүй. Чи тэгсэн үү? Тийм би ажиллаар явжсэн болохоор аюу дажгүй буудал буусан нэлийн төвтэйг ойрхон. Гэтэ Риод л доо. Тэгээд тэр газрынх нь үүднийх нь консьержийнх нь ресепшн гэх юм уу? Хүн нь орой бити ганцаараа яваарай гэж шууд сануулж ялла шүү дээ. Тиймдээ бол би таарч үзээгүй. Тэгээд тэгнэ гэдэг чинь би орой ганцаараа явж чадахгүй. Тэгээ айчдаг юм байлээ. Би мэдгүй байсан бол би санаа зовхгүй. Чаад тэгж хэлээг байсан бол чи гараа явах. Гараа явна шүү дээ. Тэр чинь би хизээл дахиад Бразилд ирэх үедээ тий тэр experience-ийг тэгээ манай хэд ингээд уйдгартай дүрээ идчих нэг тийм сонин шүү дээ. Буудалтай уучих гад нэг boring. Тэгээ хамт гарах хүн байхгүй. Тэгээд яг алхмаар байсан байхгүй юу? Тэгээ бичтэйгээ амар алдартай Copacabana beach-ийнх нь ойрхон 50 метрийн цаан байхгүй юу? Тэгэл орой гараад алхмаар байсан. Тэгээд айлга иччихар чинь гэдэг цонхныхаа занаас би чад явахгүй яах байна. За хөвчүүл лайлаа гэж одоо тэгээд. Тэнийг тэгвэл Тэгээ орой жоохон аюултай хөө ер нь. аюултай л гэсэн. Тийм. Гэтэ тийм аюултайнтай очраагүй. Ер нь бол нэг учирдгүй. Аюултайнтай. Тийм гэтээ гай бас бүх газрыг тэгж аюултай гэж бодох амар муухай шүү дээ. Тийм бол би хаашаач аюулж чадах. Хаашаач аюулж чадахгүй харин тийм. Тэгээд Рио амар таалагдсан. Тэр Copacabana beach бол бас амар амьдралаа ирсэн хамгийн гоё beach байсан. Тэр яг Бодхогийн зураг авахулсан байдгүй. Тийм. Бодхогийн Rio de Janeiro гэдэг цомог байгаа шүү дээ. Яг л тэр vibe юм билээ. Бодхоо очиж исэн юм бах та. Яг л бүр яг тэрийг сонсонгууд яг нэг клип шүү юм чи бүх юм slow motion бол хүмүүс валбаалт болж гэлээ. Яг гэж одоо Пагма одоо яг тийм байгаа юм шиг л тий. Пагма хаана юм? Одоо Бразилд байгаа юм. Бразилд байгаа. Пагмаг би Пагмагийн бүх юмыг хардаг. Пагма гэдэг бүр амар гоё ялт юм лээ. Пагмада аяар уулцсан тий. Уулздаг. Уулзах чадахгүй. Гэтэ айгу ойрхон багш байсан тий та. Тийм би ч жоохон нэг budget travel хийдэг яахтан тэгээд арай нэг олон газар явах гад тэгээ нэг тэр улсынх нь хийх ёстой юмнаас нь 3 байх юм бол 1 ч юм уу 2 байх юм бол 4 байх юм бол 2 ч юм уу нэг тэгж яддаг байхгүй. Тэгээ зарим нь үлдээчтэй. Зам дараа ирчих баха. Тэгээд сая болохоор уг нь Аргентин ороод Аргентин бас Патагони байдаг байхгүй юу? Патагони орж үзмээр байсан. Гэтэ тэр бас нэлээд үнэтэй трip болох байсан. Тэнгүүдээ шууд нэг дэлхийн 7 гайхамшиг үзье. Тэгээд шууд Перу нисээд Мачу Пикчу үзээд тэгээ Аргентины хилээр даваад нэг кончоод тэгээ тэнцэнээсээ шууд Перу руу ниссэн. Тэгээ тэгснэ амар гоё тэр нэг Аргентинаас Ушаая аюулгүй нэг тийм хот идэх байхгүй. Тэгээ тэнцэнээс шууд ферийн цугаад Антарктик орж болдог. Тийм. Тэнгүүдээ тэр хамгийн Аргентины бүр урд гэсэн үг юм шүү дээ. Тийм, Аргентин чинь айгу урт ингээд ийм урсаа шүү дээ. Тэрний хамгийн урдын доор гэсэн. Тэнгүүд яг тэнцэнээс ферийн цугаад 14 оны ферийн $10,000. $10,000 евро авах баг. Тийм. Тэгээд амар трип байна тэр бол. Тэгээд дундаа ингээд хүмүүдээ уулзаад ингээд ер нь бол ингээд хүмүүс одоо ингээд Латин Америкийнхаа аяллыг бүр ингээд жил 2 жилийн өмнөөс төлөөлж мөнгө хураагаад тэгээд $10,000 цуглуулад ирчтэй юм билүү. Тэгэнгүүт чи ушаа явах юм уу гэдэг ингээд явна ингээд мөнгө цуглуулсан байгаа. 14 оны ферийн цугаад ингээд явна гэх. Тэгээ Антарктид очиж үзсэн. Тэгээ Антарктик очиж үзсэн. Тийм. Лагаас. Тэгээс хөвсгөл явчихгүй да. Өвсгөл. Тэр гэхдээ яг бүр дараа нь яг чадвар. Тийм дэлхийн ихэнх орнуудыг дуусгачих юм бол тэгээ юу вэ? Антарктид л тийм шүү. Нэг тийм ээж мэж болчоод нэг зам автай нэг мөнгө дөнгөрөхтэй болчих юм бол нэг 14 хоногийн чөлөө аваад ч юм уу те нэг тэгж явуулах юм бэл. Тэрнээс яг тэр бол чангалан бэл. Тэгээд хамгийн хямдхан нь штэ. Тэгээ бүр нэг гоё круз энтрээр явах юм бол бүр үнэтэй. Тийм. Яг ингээд төсөөлгөр амар санагдаж байна. Ингээд дэлхийн яг ингээд доор ингээд хүмүүсийн круз дотор яваад ингээд унцдаг юм бахта доошоо.
Тэгээд би нэг тэр нэг инстаграмаас инстаграмаар дандаа нэг аялдаг хүмүүс амар дагт юм дөө. Тэгээд нэг Тайланд залуу байгаа байхгүй юу. Тэгээд тэр Тайландаас нисгүүгээр газараар явсараа Мексик орж байгаа байхгүй юу. Тэгээд одоо Перуд явж байгаа хаа. Тэгэнгүүтээ ингээд Азаар яваад ингээд Казахстан ороод ингээд тэгээ Европоос ферент суугаад Бразилд ирсэн мөлий. Тэгээд тэр Антарктик явсан байхгүй юу. Тэгээд тэрнээс нь ингээ харсан чинь Антарктикийн нэг мөс ингээ хідэн сая жил ингээ хүлдсэн байдаг болохоор амар олон янз бүрийн илрэг үнэн өвчин амар их байдаг. Тэгэнгүүт ингээд феринээсээ буугаад крузнээсээ буугаад ингээ суух толондоо заавал ингээ гутлынхаа уул муулыг сайн сойдогддог. Тэгээ өөр юмд битээ хүрээрээ гэдэг. Жоох риски тий бас юм тий. Тэр нас амар аюултай санагдсан. Бас далжганаад нэг өвчин ширээд ирчихвэлгээ. Бас нэг ковид номер 2 гарч ирсэн. Тэр ханта вирус гэдэг ханта вирус шиг ханта вирус гэхгүй. Тэр бас яг крузнес гарсан байл ч тий. Тийм. Яг тэр явд явжсэн л круз юм шиг л. Гэтэ яг Антарктик ороогүй юм шиг байна. Гэтэ бас ингээ тэгэд уг нь бол айгүй хурдан мэдээд тэг контент хийсэн юм шиг байгаа юм. Тэгээ айгүй хурдан тархдаг бас яг ковид шиг. Гэтэ хүнээс хүнд халдварлахтаа амар ховор тохиолдол гэсэн. Амтнаас алдчих юм шиг байна. Алдсан юм шиг байна тий анханасаа. Ямар сони юм бэ? Родол круз нь харахтай байсан болоо. Харахтай байсан юм шиг байна. Би тэгж ойлгосон. Родонд гэдэг чинь яг тийм мэрэгч амтнаас л яатсан байгаа байхгүй юу? Тэр харахлах. Тэгээ ер нь иймэрхүү юм айгүй их болох юм байна гэж би бодсон. Ер нь ингээ амтнаас одоо ковидыг ч гэсэн амтны цус солилдоо тэгээд ингээ вирус гарцсан гэж яриад байгаа шүү дээ. Үн юм болоо ч юм уу. Гэтэ одоо яг ихтэй одоо тэгэл энэ тэгээ дийлүүдэд одоо хэдүүлээ. Ялангуяа аялж байгаа хүмүүс тиймэрхүү юмнууд дээр одоо нэлийн анхаарч байгаа бах тий. Ковидоос хойш ер нь аялж байгаа хүмүүс өөр шаардлага тавьж гин үү? Янз бүрийн медикал талаас. Yellow fever гэдэг вакцины юу. Тэгээд Африк руу явах юм бол бас нэг өөр вакцин. Гэхдээ тэр им очт юм шиг лээ. Ямар ч үс yellow fever-ыг бол амар шаарддаг юм лээ. Бразилаас нисээд Египт орох гэсэн чинь yellow fever-ийн вакцин хэрэгтэй гээд тэгээд тэнцэнэ 10 хоног дахиад сунгаж байсан шүү дээ. Нөгөө нэг вакцинаа хийлгээд би уг вакцинтай байхгүй. Гэхдээ сертификат нөгөө нэг орхисон. Африк Египт ч яг Африк төвдөө ордог л доо. Гэхдээ доошоогоо Африк орнуудаар явахгүй юм чинь гэж орхисон чинь заавал Бразилаас гарч байгаа бол Бразил чинь нөгөө нэг бас халуун орон тэгэнгүүтээ нөгөө нэг Амазонтэй тэгэнгүүт Amazon Forest гэдэг болохоор бас байдаг юм шиг л. Шумуулнаас алддаг өвчтэй. Тийм. Тэгэнгүүт тэгээ заавал тэрийг хийлгэх гэдэг. Тэрийг хийлгээд 14 хоног баг чийлд сунгаж үлдсэн. Чийл хэр байна? Чийл сайн гоё юм. Чийл бол чийл юм байлээ. Надад чийл амар таалагдсан. Чилийн байршилаас амар зэвүүн те. Яг ингээд далаа эргээр авцсан зэвүүн гараад. Тэр нэг Сантьяго гэдэг хотод нь буусахгүй. Тэгээ ингээд онгоцоор ингээд бууж ахт нэг Анди нуруу ингээд харагдсан юм лээ. Амар юм өндөр нуруу. Тэгээ тэр хот ингээд бас өөрөө манай Улаанбаатар шиг юм дөрвөн уулаар ингээд хүрээлэгдсэн. Өндөр уустай болохоор. Тэгэнгүүт жоохон полюшн юм л. Тийм. Тэгээд гэхдээ Монгол шиг тийм бүр амар нүүрсний полюшн бол биш байх л та тий. Тэгээ бас хөдөрдөггүй юм чинь тий. Хөдөрдөг юм шиг байлаа. Гэхдээ тийм амар бол хөдөрдөггүй юм шиг байлаа. Юу лээ? Хөдөрдөг лөө. Хөдөрдөг хаа. Тэгээ соно яг Чилээс газрын зургаар ингээ харангуй шууд Австрали юм билээ уг нь бол. Гэхдээ шууд ингэж нэтгүүл юм билээ. Тийм үү. Тэгээд тойрдог гэсэн үг. Тийм хэрвээ Австрали гэх юм бол нөгөө талаар нь ингэж тойрч ингэж чинь гэсэн. Йоо лай байгаа да. Ямар сони юм. Тэгээ бот дэлхий хавтгаа юм болоо. Яг үнэндээ гэх. Байж та. Начаа ямар сонин факт вэ? Синмоос. Гэхдээ яг ChatGPT-ээс сууж үзсэн чинь нисч болно. Гэхдээ тэгэж нисэх их нислэг байдгүй ч гэлөө. Ямар ч нисэх юм бол нэг 16 цаг ниснэ гэдэгсэн. Тий. Антарктидын дээр нисэх юм уу биш? Тэгээд салбицсан байл. Доор нөгөө Бермудын уралж юм аа. Бас үйд модгаа. Тэ одоо Антарктидын доор нисээд Австрали руу орчихсон шүү дээ. Үгүй доогор биш. Доор ч Антарктик байгаа. Энд Чил, энд Австрали. Тэгээд ингэж Антарктик чинь энд үлдэж. Тийм. Тэр нөгөө flight simulator байдаг шүү. Simulator биш ингээд бүх нислэг лайв харагддаг. Тэр гоё те. Гэхдээ тэрнээс харах уу, арчих уу би. Доогор нисэх юм бол нэр амар их цаг болох юм байна. Яг ингэж л нисэх юм байна тий. Яг зөвхөн далаа дээр ниссээр агаал очих юм шүү л. Тэгэх юм бол бас. Гэтэ тэг газрын зураг дээр яаж харагдсан гинэ? Яг шууд ингээл жоохон ингэнгүүт
австралиг авахгүй. Яг одоо Google Global нь харсан юм уу? Нөгөө traditional хавтгаагаар харсан юм уу? Тэр одоо traditional бидний төсөөлөл байдаг нөө Iceland амар том харагддаг. Газрын зураг байдаг шүү дээ. Тэрийг ер нь халъя гэж яриад байгаа юм байна. Greenland sorry. Ягаад нөгөө уусаа нөгөө дэлхийн ингээд глобыг хавтгаа болгохоор энд ингээд Чили авахгүй юу? Тэнгүүд Чилээс ингээд шууд нисээд энд Нью-Зеланд Австрали. Тэгээд надад бол ингээд л нисчмээр байгаа ч. А ийм нислэг байдгүй юу? Байхгүй л. Үнтэй антрактив үлдээ. Тэгэд эн чинь ингээд round одоо ингээд дугуурсан байгаа шүү дээ. Тэгэхээр дугууны нэг талд нь энд нөгөө талд нь энд биш үү? Энэ зураас бол нэг давж болтгоо зураас маш. Тийм үү санагдсан шүү. Энэ бол time zone шүү дээ. Тэнгүүд энэ зураасыг тавдаг. За нийслэгийнх мэддэг бах уу? Мэддэг бах уу? Мэддэг болоод явж байгаа хаа. Нийслэгсэн л байх л та. Дэлхийн нэрнгээс flight үл яхав. Гэтэ яг дэлхийг нөгөө юм тийш ийм юу гэдгийг итгэдэг хүмүүсийг байд юм бэл тээ. Байд юм шиг л. Тэр бол гэхдээ айгүй тийш санаас. Тийм үү. Хоройсоо харахад дугуй идэг шүү дээ найзуудаа. Нар чинь ингээд дуугаар явж шүү дээ. Ингэж биш. Ааха. Гэтэ чи итгэж шахсан юм тээ. Зүгээр л яг нисэнгүүт яагаад гэж байгаа юм л таа л гэж бодсон. Гэтэ бид бодох хэрэгтэй. Энэ яагаад ингэж байгаа юм бол гэж бодож байна гэдэг чинь critical thinking. Айгуу чухал байхгүй. Шууд юм хүлээж авахгүйгээр те хичнээн тэнэг байсан ч гэсэн энэ нэрээ яагаад ингэдэг юм бол те гэж бодох нь өөрөө бид нар тархиталгаа айгуу эрүүл байна. Critical thinking сайн байна гэсэн. Мэдгүй байх нь хамаагүй шүү дээ. Тэнийг юм асуугаа те тэнийг асуулт гэж байдаг. Гэхдээ асуух хэрэгтэй. Яагаад ингэж байгаа юм болоо? Тэр Австрал ус нөгөө тишийг иргэдэг гэсэн үнэн үү гэл. Тэрийг анзаарсан нь ойлч чаас хаашаа ирчих. Өнөө Эквадорд очих юм бол шал өөр л өгдөг гэсэн нэр. Эквадорд уу? Тий. Яг бүр экватор дээр яг экватор болоод тий. Ингээд тишийг иргэдэг усна. Харин тийм гээд нэр юм уу? Нэр юм. Садагастай. Яг нэг time zone-ийн дээр дор яг тэг яг тийм газар байдаг юм лээ. Ингээд нэг алхаал ингээ ус хийгээд тэнгүүтээ усаа нэг юулэр шиг юм тэнгүүд энэ эргэлдэж штэ. Тэнгүүд навч 50-гууд ийшиг эргэжсэн аа. Дахиад нэг алхаад яг тэр адилхан юм дээр нь усын гээд усна ингээ нөгөө тийш эргээд байна. Crazy right. Тэр gravity дэлхийн хоёр талдаа эсвэл яг төвдөө ингэж эргээд хоёр өөр тишээ эргүүлээд тах шиг байгаа юм. Нэг тийм л physical нэг юм болоод тах шиг байна. Тийм соронзон амар сонир баг. Тийм тэр нь тэрцхэн тэр чинь дэлхий бүрийнхээ байгааг илтгэж байгаа сте. Би яах гэж байгаа тий. За тийм ээ тийм. Тэг өшөө бас нэг тийм юм юм л шүү дээ. Нөгөө хоёр далаа уулзж байгаа нөгөө юунууд чинь бас яг үүргэлэг тийм. Хоёр өнгө, шал хоёр өөр өнгөтэй байсан гэдэг нийлдгүү тийм. Индиан Ocean, тэг Atlantic Ocean хоёр уулзж байгаа. Яг тэр зураг татсан шиг тийм байдаг гээд. Very cool. Very сонин. Тийм сонин юм гэтээ харахыг бас хүсдэгэ. Тэгэж ямар ч гэсэн яаж ч нэг ойрхон газарлууд руугаа ямар ч гэсэн явчих. Гэтэ яагаад бид нэр ингээд ийм гоё дэлхийд амьдарч байхад яагаад бид нэр бүгд тэр гоё юмыг харах юм эрх чөлөөгүй байгаа юм бэ гэдэг нь айгүй сонсон. Надад ингээд ийш тийш явахад ингээд байнгын виз, байнгын тим юм, байнгын хараа хяналт, байнгын тим юм байгаа нь айгүй сон. Мэдгүй зүгээр ингээд дэлхий дээр ингээд бид нар ингээд гээд аз жаргалтай дуртай газар руугаа явдаг байсан болох ш. Яа. Тэгэхээр бол тэгэл хин Улаанбаатарт үлдэхгүй юм шүү гэхгүй. Анх хайлдаг байхдаа шилждэг байсан бол хичнээн гоё вэ гэж боддог байсан. Нөгөө кино идэг штэ. Шот пак гэл тэр шууд нөгөө пирамидын дээр гарч зогссон гэсэн. Jumper тий. Hayden Christensen тоглодог. Тэр нэг ютубер бас нэг 7 хоногийн челленж хийгээд 7 хоногт 7 гайхамшиг үзэх нэгээд. Йоо, ингэ болсон юм. Тэ болсон. Яаж? Яг ингээл шууд нисэл үдчихээ шууд нисэл. Газ очиж таксид очиж тэрийг үдчихээ таксид үдчихээ. Тэг гарсан болох тийм. Солонгос юу гэж юм. Солонгосчууд нэг гацгах юм гэдэг чи таяда. Би солонгос ютуберуудыг нэг аялал ютуберуудыг амар хүддэг. Тэд нараас амар сонин шал өөр идэв зүгээр ингээ яриа л яваад. Гэтэ тэрийг ингээ үзээлэдэг. Солонгосууд гэсэн чинь юу гэсэн байла манай Монголыг амар муухай тухгүй юу
тим юм гэж нэг юм битсэн юм шиг үлээ те. Нэг зургтын програм ирээд тэгсэн юм шиг үлээ. Би бас өөрөө солонгос хэлний гайд идэх байхгүй юу. Өнгөрсөн жил ч ингээ солонгосчуудыг наашин таашна. Тэгээд яг хоо янз бүрэлтэй. Ууг нь бол бид нар гайгүй хөгжөөл байгаа шүү дээ. Тэгээд нэг ирж байгаа хүмүүсийг ч гэсэн амар тухтай айлах гад. Тэгээ Монгол гэр ч гэсэндээ дотроо нөгөө нэг 0 машин шийтцэн нэг модерн гэрмэр тиймэрхүү юмнуудад буудалгаал тэгээд тажгүй л байгаад байгаа. Гэхдээ тэр говийн тишээ явах юм бол ялч хэцүү байдаг юм. Амар хуурай тэгээд тэнд гэхдээ говьд бас нөгөө гой resort-ууд амар их нэгдсэн. Тэгээд надад амар сонио санагдаад идэв. Солонгосчууд ингээд өөр улсад шал өөр улсад ирчээд яг нэг солонгос ийм юмаа хүсэж байгаа байхгүй. Тэнгүүд би ингэ хэлдэг байхгүй. Ямар их мах идтiin ингээд ногоо ингэ байхгүй юм өнтер гэж юм. Тэнгүүд үгүй та нар ингээд шал өөр оронд ингэ ирсэн байгаа штэ. Тэгээд бидний газар 100 онцлог бас ингэ шал өөр. Тэгээд бид нар ингэ махаа идэж биеиндээ ингээд өөр дутлаанаа нөөцөлж ингэж бас байдаг. Энд чинь ингээд энэ нутагт амьдардаг хүмүүс ингэж амьдардаг болохоор та нар аялж байгаа гэж утгах нь энэ штэ. Энэ хүмүүс яаж амьдарч ийн юу хийж ийн гэдгийг ингэж харж ингэ experience хийх нь чухал байтал та нар ингэ шал өөр газар ирснэ ингэ солонгос юм а хүсээд ах юм бол яг солонгосоос гарсан гэж харин чи тэгээд тэгж одоо чи солонгосоор хэлээд өгөөч гэ тэ тастаа тавьчаа. Би бас солонгосуудыг айгүй анзаарсан. Солонгосчууд бөөнөр ирчээ солонгос хоолны газар ордог. Солонгос хүндээ л хөрөнгө оруулалт бүр харин тийм. Айгүй балиар би яг үнэ хэлэхэд зүгээр солонгос ирэхгүй байсан ч яах вэ гэж боддог. Одоо юу нэ ирэхэд болцсон. Манай Airbnb дээр айгүй их солонгосууд бодог гэсэн байхгүй юу? 2 жилийн өмнө бүр ингээл тасралтгүй солонгосууд бодог байсан. Одоо энэ жил баг ер нь үзэж дуусч байгаа Монголыг ихэнх нь. Тий нөгөө нодлон жилийнхаас 40% буурсан байна гэсэн. 40% бол айгүй өндөр тоо байгаа байхгүй тий. Тэгэхээр 500 одоо аялал хэр ах юм бол өнгөрсөн зам бол бас их байсан. Уг нь бол physical Asia-аас амар хүмүүс ирнэ гэдсэн. Тэгээд ир мэд. Зуныг хүлээж байгаа байж болох юм. Цагаагаар бас жоохон онцгой байна л да. Хавраг ус онцгой байдаг. Яг нэг ингэдэж шít солонгос хөгшин дуулчид ирэхлээр яг нэг тэрэлж үзчихэл буцчихдаг. Тэгэхгүй бол угаасаа нэг хол явахлаар амар ядардаг. Тэгээд цутардаг болохоор явж чаддаг. Тэгээд залуучууд ирэх юм бол говь явж үздэг. Тэгээд говь үзсэн жашаа хөсгөл явдаг. Говийн аялал бас хэцүүлтэй. Хэцүүлтэй. Монгол хүнд ч хэцүүлтэй. Шууд амар нисгээс аваад шууд пургон жашин зүгээр нэг Star X тэгээд өөр тиймэрхүү машин зодох. Тэгээд шууд тэнцээс аваад шууд 7 цаг нисэл 7 цаг газраар яваа шууд нөгөө нэг говь 3 цаг юм л тэнд очиждаг. Тэнгүүчд ингээл хөрхөн ингээл машинаар нүдэл тэгэж явахлаар чи хэцүүлдэг. Хэцүү. Яг тэгтээ part of the experience. Тийм шүү дээ. Тийм одоо ингээл бид нэр сая Бразилийг ярьлаа тийм тэгэл part of the experience энд юм байдаг юм байна. Тийм ярьж байгаа хүмүүс нөх өөртөө нөх аялж үзээгүй л хүмүүс л ирчихэл. Монгол гэхдээ уусаа одоо аялал жуулчлаа тэгж мессеж өгөх хэрэгтэй шүү дээ. Ингээ adventure шүү дээ. Keyword-ууд нь luxury биш байхгүй юу? Тэгэл байсан шүү дээ. Ягаа real men go to Mongolia гэсэн бүр амарлаг юм эсний. Real women go to Mongolia гэсэн бас яг юм гадаад Европ царайтай эмэгтэйчүүд ингээд Монголд ирсэн байгаа тийм хэлүүд байсан. Тэгээд тэр бол яг гоё зүү. Шал өөр зүйл үзэх гэж ирэх хэрэгтэй байхгүй. Тэрийг хэдүүлээ. Нэгэн бид нар нойлыг нь барьж өгч чадахгүй байгаа юм бол тэрийг бид нар одоо маркетлахаас яах вэ? Та ингээд өөр юм хүсэж гинүү гэдэг ч юм. Та энэ цагаан ийм сул төр дээр сухаас залхаж байгаа зү. Бидээс салмаар байна уу? Тэгэж. Та яг газарт нүх ухаад баагаад үз. Яа тэгтээ би бол ихтэй 0 асуудал ингэ шийдмээр байна. 0 асуудал Монгол хүн надад ч гэсэн үнэхээр бас. Бидтэй хаяадаа гэж хүмүүс дагалж амар ичдэг. Тэг 0 бол арай дэндүү. Замд ингээд бизнесмар санагдвал тэгээд удаа тэр бизнес болох уу? Асуулна штэ тэгээд зоон төгөөгүүлээл явуулсан та. Яа. Тэгтээ амар гоё юм хаа. Бас би ингээл гадаад явчаад тэгээд зоонтгоо бараа гадаа баачих. Тэгээ чаас амин нөгөө нэг твцээр хагаад 2 хоног моног ингэ өтгөө хатлах толгорж болгоорцаа яа. Тэгээ баахан байхгүй л өгчтэй. Тэнгүүд баах нөгөө юу авч тийш чав маав янз бүрийн юм авч өгдөө шүү дээ. Пробиотик өгч юм. Би ч нөгөө хөдөө явсараа татсан байгаа юм чи нээр өсөөгээлж байлаа өглөө нь говьд ингээл гараад ирэн. Хөөс гайдны юм өстө 5 удаа буудалд тоноол гарч ирж байгаа юм шиг харагдчих.
Бид нар бол яг Монгол тонцсон юм шиг л байна гэж үү. Наа чи амар лайф хак шүү дээ. Oh my god. Тийм ээ тий. Үсээ гэлт тийм ээ тий. Гэлдээд хийсгүй яг байрандаа байж хэвээр юм байна. Яг ингээл. Гэтэ угааж чадахгүй. 2 хоногт тэгсэн зүгээр. Тийм ээ тий. Ер нь л анханаас нь зүгээр энэ бол жинхэнэ адвенчер шүү. Анханаас нь ирэхээс өмнө сайн хэлж өгөх хэрэгтэй. Тэгээд тэгтээ бол манай аял зуулчлал уг нь амар хөгжсөн шүү дээ. Нэг үе бодвол бид нар амар зуулчтай амар трит хийдэг. Солонгоёо солонгос хүмүүсийг ирэнгүүт бүр хамаг юм аа л барьж өгдөг. Тэгээ бүр өдөрт заавал нэг удаа солонгос олын угаас идүүлдэг програмд байдаг. Тэгээд жам солонгосод жоохон дургүй. Би ч гэсэн. Sorry. Тийм шүү. Тэгээ ялч солонгос хүмүүс иддэг юм аа. Яг гэхдээ мэдээж хаанч айтайхан хүмүүс байгаа л та. Тэгээ монголч гэсэн гачин монголчууд байд. Яг адилхан заяо. Монгол хүмүүс аялж үзээгүй эсвэл нэг өөрөөр аялах гэдэг монголчууд гадаад очиод би шүл умаар байна гэж тэнхтэд байхгүй. Дөнгөж ирчээд ч тээ 7 хоногийн дараа 10 хоногийн дараа би ч шүл умаар санагддаг. Гэхдээ бэж ил таны 2 хоног гадаад хэлдэг. Ямар сони юм бэ гэж боддоо шүү. 2 өдөр нэг нутгийн нэг юм л та тийм. Монголоос архиаж ирээд ирсэн заа нэг өлөө ёо. Эсвэл тийм монголчууд бас байд шүү. Тэгээ тэрийг уух гад урастаа нэрээ ёо. Чи аялал гэдэг ойлголт бас миний утсан. Яа би бүр хий харин гайхал шүү. Залгаад хаях гэдэг юм бэ. Тийм байна. Монголоос тэгвэл хүмүүс авч явж аялдаг юм байна шүү дээ. Монголынхаа ер нь хаагур аялсан байсан шүү дээ. Өнгөрсөн 100. Ингээ намайг ингээ аялаа явж байнгут өөрөөсөө аялагч нар асуудаг байхгүй. Өө чи Монголоос ирсэн юм уу? Та нар монголчин ингээд өөрөөсөө аялал хийвэл хэрэмэрэ гэж асуудаг байхгүй. Тэгмэд би мэдгүй юм чи. Мэдгүй шүү дээ. Хүмүүс хөвчлэн нэг аялын компани дээр туур аваад ирдэг дээ. Тэгээ тэр нь жоохон тэгтээ үнэтэй байдаг гэдэг. Угаасаа нэг бэкпекер чинь нэг хямдхан л ирэх гээл гэж байхгүй. Тэгээ би өнгөрсөндөө өөрөө цаг өрн үзнэ. Тэгээд яг нэг 7 сард чөлөөтэй үе гарч таараа тэгээ яг 7 сард яваад ганцаараа эхлээд богонд сууж яваад Эрдэнэт ороод тэгээд замын унаанд дайгдаад яваад цаашаа явсаар агаад хөвсгөлийн бочлоод орсон. Тэгээд тэгтээ хэцүү мөлий нөгөө нэг унаагүй болохоор яг хөсөн газар руу явж чадахгүй цаашаа ууг нь ингээд улаа уулсан юм ингээ ормоор байхгүй. Тэгээ дааж нэг машин байхгүй. Тэгээл хүмүүн гуйж муугаал хүмүүн дайгдж магж байгаа болохоор. Тэгээд цаашаага бас увс орсон. Увс ороод нэг хэцүү хаад утсан. Бас нэг хөөрхөн аялж байгаа Монгол гэр бүл намайг авч яваад. Тэгээд тэгээ нэг монгол хэл мэддэг Facebook-ийн групп ордог болохоор Facebook-ийн нэг тийшээ явна унаа байна гэсэн тийм зар марлаа ороод маргааш Эрдэнэт рүү гарах унаа байна өнтер гэж ингээд тэгжиж монголын тулдаа тэгэж олж байгаа. Тэгээд эсвэл нөгөө нэг зах дээр нь очиод зарлуулдаг байхгүй эсвэл одоо жишээлбэл улаан гом сум дээр очингуудаа тийшээ явах унаа байна уу тэдэн цагт тэдэн сарын тэдэнд нэг хүн байна гэдэг нэг зар мар өгдөг. Тэгээ гадаад хүмүүс тийм яг үндэ чадахгүй шүү дээ. Харин тийм байна тийм байхгүй тийм тэгэнгүүт ер нь хэцүү байна хөргийдөө. Үр хөвчтэй хүнд бол яалччихгүй хэцүү тий. Машин байхгүйд тий. Алхалтай юм ш. Түнс дугуйтай ихтэй айгүй хайлттай байсан. Тийм нийлээд бүр амар гарч ирдэг. Нэг хэдэн гадаадд төрх амтан дугуйтай явж ирсэн шүү. Бүр хаа байсан увсан гэнэ шүү дээ. Тийм Beijing to Rome гэдэг нэг Япон нөхөр тэрний рейлийг би бас нэлээд дагсан юм аа. Гэтэ би Монголоос гарчингууд нь лайгаа үзээчт. Бус надад хамаагүй. Яг Монголд орж ирэнгүүт YouTube-ийн угаасаа сажестнаар гарч ирдэг. Гарч ирээд байгаа байхгүй тийм энэ яг Монголын юм руу оронгууд миний рейлээр гарч ирээд байгаа. Та тэр Ichi Boots гэдэг охиныг үзчихсэн үү? Эмэгтэй байхгүй тэр Колумб эмэгтэй. Тэг ингээд байктайгаа аялдаг. Тэгээ яг монголоор миний тэр харахад нэг 10 сарын сүүл мөлөөл явж исэн баг. Яг хүүтэн үеэр. Тэгэл Монгол тийм байктайгаа ганцаараа эмэгтэй. Тэгэд ингээ Монгол ямар л онлын юм бэ? Ста нэрээгээл үрх юмдаа. Гэхдээ та 100 өнгөрөхгүй. Тэгсэн бол өстой олоолаа туслана штэ танда. Зунч нэг Монголд ингээд бид нар ч гоё аялдсан штэ. Тэнгүүт хүмүүс таарч мараад аяа гоё тусалтай юм билээ штэ. Аялагч нарт. Тэгээд тэгсэн бол тань туслахгүй юу. Хэцүү үеэр нь таарч штэ. Яг хэцүү үеэр нь таарч хөөх юмд. Тэг амар даараал цасмаас орно штэ. Цасмаас орохгүй бол бороомоор ороод. Тэг нэмхүү хувцтай маа чаас нэг ноолоор өмд цамц хоёр авч өгмөр санаа. Тэгээ тиймэрх юм руу ороод харангуй монголч бүр амар их бичсэн байдаг те. Стэнэр Монголиас beautiful country.
Монголчууд дэлхийн талыг эзэжсэн шүү. Фаны штэ. Мөртойгоо эзэлж байлаа. Би нэр юу яжсэн шүү дээ. Узбекистан явжсэн байхгүй юу? Тэгээ тэр шууд газраар явжсэн байхгүй юу? Улаанбаатараас гараад газраар явсаар байгаа Узбекистаны Бухара гэдэг хотод очиж байгаа байхгүй юу? Тэгээд яг Чингис хаан тэнд очиж тэр хотыг эзэлж ирсэн юм байлээ. Тэнгүүт вау, Чингис хаан би бас тань шиг газраар ирлээ. Яаргая. Та бас нэгэн цагт ингээ газраар иржээс тэгтээ бүр амар ядарсан байхгүй. Амар хэцүүс. Газраа гэхээр дан машинаар гэсэн үг. Дан машинаар. Тэг чи хүний машин гуйгаад ингээ замчлаа явсан юм эсвэл зүгээр яг захиалаад эхлээд яг Баян-Улгийн хүртэл автобусан зуужчоод Баян-Улгээс Алматы руу явдаг машинууд гэдэг юм лээ. Казахстан спринтерүүд. Алматы гэдэг чинь. Тийм Казахстан. Тэгээд тэр бүр 4 хоног явдаг. Хурдан машин 3 хоног. Нэг 48-аас 72 цагийн хооронд явд юм шүү. Тэгээ замдаа хаан бийцсэн. Замдаа ингээд Орсын хэлээр орно. Тэгээ Оросд нэг 2 хоол идэн. Тэгээд тийм хоол идэж байхдаа бийцсэн. Тэгээд яваалаа. Тэгээд нэг машин дээрээс 2 хоног ингээд хөдөлгөөнгүй ингээд амьдрна гэсэн. Йоо, тэр бол бас Суудлын машин мэт яг юм спринтер нөгөө нэг спринтер гэхээр олон хүн суудаг. Старик Центр шиг микро шиг. микро шиг юм тий. Тэнгүүд нэг 8 эсвэл явна гэсэн. Би бүр буцаж ирэхдээ тэр ах ардаа нэг амар том дундаа заагаад ачаад заяа. Тэгээ би намайг нэг охин тэгээ нэг юм хэлэхгүй болохоор хамгийн хаан суулгацсан. Тэгээ нөгөө нэг нохооч ингээд араас орж ирэл. Тэгэл гэхдээ нэг янз бүр болохгүй л дээ. Тэгтэл ингээд араас орж ирэл эрхлэхгээл нэг ингээд үнэртэй л гээл. 4 өдрийн турш техник гэдэг бас. Тэгээ ажтан тэр нөгөө хагасанд хилэн хаад юм лээ. Хагасан дуу. Хагас бүтэн санд хилэн хаадаг. Хагасан уу? Тий. Тэнгүүд хагасандаа амжиж орохгүй бол бүтэн санд 1 хоног байх хэвээр. Тэгэл айгаа гоё. Тэр 5 хоногийн ажилласан. Тэгэл сүүлдээ ингээ хөл мөл ингээл бамбагаатал хавдаж мавтал хавагнаал бочирч байгаа юм. Тэр бас амар ажилласан ширээ. Хид их үү? Одоо ядаж Казахстан руу явъя гэвэл хид их үү? Хэрвээ яг мөнгөгүй тэгээд гадаад явмаар байвал тэрээс сонголт шүү манайхаа. Улаанбаатараас Баян-Улгийн орох автобусан цугаад Баян-Улгиос Алматы явхад тэр үе чинь 3 жилийн өмнө 230 мянгаар явжсэн баха. 320 мянгаар лөө. Тэр автобус явжсэн. Тэгээд цаашаага болол хямдах юм бол дахиад Алматыгаас Казахстанаас Кыргызстан бас ойрхон 5 цаг л явна. Тэгээд тэр чинь бас автобусаар нэг 30-40 мянган төгрөг л. Тэгээд дахиад Кыргызстанаас Узбекистан орно. Тэр бас нэг 70-80 мянган төгрөөр л явчихна. Энэ бол бас үдчихэд бол надад ч гэсэн амар сонирхолтой. Би Казахстан явмаар гаш. Казахстан амар гоё юм. Тэгэхээр Казахстан нисэх чинь бас амар үнэтэй биш шүү. Казахстан руу би одоо Кыргызстан руу аялал зарлаж байгаа байхгүй юу? Хайкинг трип зарлаж байгаа байхгүй юу? Тэрэнд нэг хүмүүс айлнаг дээр. Нийтээ л та. Амар шууд хийхээ. Хизээ. 6 сарын 15-нд нэг, тэгээд 6 сарын 23-нд нэг байгаа. Хэд хоног явах? 16-нд нэг, 23-нд нэг. Яг 7 хоног байхгүй юу? Тэгээд тэр яг хайкинг трип байна. Тэг яг Монгол шиг байгальтай. Монголын нөгөө нэг юуны Баян-Улгийн нөгөө нэг юм гой газрууд байдаг шүү дээ. Тэр газрууд шиг манай очиход амар хэцүү байдаг. Тэр газрууд шиг амар гоё уул. Тэгээд тэр чинь яг нүүдэл чинь яг манай Монголын одоо үлдэгдэл юу байсан шүү дээ. Тэгмүүд яг нүүдэлчин соёл иргэншил. Тэ адилхан гэр. Гэртээ тэгтээ гэр нь нөгөө өн байхгүй. Яг зүгээр юм цомцог гэртээ. Тэгээд бас айраг удаг химис гээд тэгээд бас адууны мах. Гай давслаг адууны мах. Тэр чи каз гэдэг шүү дээ. Тийм. Гоё яасан мөлий. Тэгээд яг бас аялдаг. Тэгээд бас бажет trip болохоор яг нэг өөр өвчтэй аялал бол. Тэгээд бүтэн 2 өдөр нь бас хайк хийн. Тэгтээ хайк хийж байгаа газар амар гоё байгальтай болохоор ядарсан ч гэсэндээ амар гоё тийм медитейшн болох байх гэж байна. Энд одоо анхаарах зүйл одоо анх удаа аялах байгаа анх удаа яг 2 өдөр хайкинг гэдэг чинь бас ингээл гэрээсээ гарч байгаа юм шиг зүйл биш шүү дээ. Хүмүүстэй яг хэлж байгаа лакшри тийм гоё моём байхгүй шүү. Тэгтээ бол яг гоё байгаль үзүүлэн тэгээд Монгол гэрт нэг хонон тэг морьтой бас чашаага аялна. Тэг амар гоё нэг зинхэр нуур ас үзэн. Тэгэнгүүт гоё амар гоё гоё adventure experience юмэр байвал гээл. Би төрсөдрийн бэлэг гэдэг өөртөө юм хийх юм уу? Дүү. Гэтэ ингээ аягүй сайн иймэрхүү юмнууд чинь ингээд яг зүгээр аялал юм шиг хэрнээ зарим үедээ зөв хийх юм бол амар life changing experience байт юм аа. Ингээд нэг юм
өөрийгөө арай өөр өнцгөөс харах боломжийг орчноосоо гарах боломжийг өгөхөөр хүн айгүй юмыг өөр өнцгөөс хардаг болдго юм билээ. Тэг ингээ байнгын нэг юм дотроо байгаад байгаа болохоор ингээ өөрийгөө ч харах завгүй болчдөг. Тэгээ зүгээр л хальт зүгээр хамаагүй тэрэлж явсан ч нэг өөр юм хийгээд үзэхэд л нэг юм reflection үүсдэг юм шиг санагддаг. Би уг ингээ амар их ухаардаг байхгүй. Ирээ мартчихдээ айгуу сайн аа. Тэгэл заримдаа ингээ зүгээр ментали ингээд гоё refresh хийдэрч байгаа. Тийм. Тэр аялаа тиймэрхүү юмаа жоохон зарлчуудаа, сурчилчуудаа. зүгээр шүү дээ. Тийм хүмүүс одоо яг асуух юмнуудыг би гадралж ингээ яаж холбогдох уу, яаж аялал яах уу маах уу гэдээ яг асуун. Тэгэхээр урьдчилаад барыг хилээд өгчвөл зүгээр. Тийм $750 орлоо явж байгаа. 7 хоногийн. Тэгээд нислэгээд ихтэй өөртөө авч байгаа. Нисэх юм байна тий. Тийм нисэх. Казахстанд буучих юм байна шүү. Алматы дээр буул юу хямдхан билээ. Ирж байгаа юм. Тэгээд тэнцэнээсээ зүгээр автобусанд суугаад явчихна. Бишкек руу. Nice. Тийм тэр Бишкек. Бишкек гэж нэг гачин газар гачин шийдээ. Онгоцны буудлын ямар сонирхолтой мэн магадгүй гэдэгжсэн. бишкек онгоцны бодлоор нэрсээ очиж байгаа. Онгоцны бодол гэснээс чи энэ тэнд ингээ нисгээр чамд хамгийн таалагдсан airport байсан уу? Катар. Катар Airways ч бүр амар өстэй. Тийм Катар Тийм шүү дээ. хоол мол нас гоё. Тэгээд нэг одоо стюардсууд нь гоё шүү дээ. Тийм амар гоё малгай заахаа улаан хувцастай шүү дээ. Тийм юм хөрөн бургунди хувцастай. Тийм бургунди хувцастай аюу гоё хувцастай. Манай намын Катарын юу шүү дээ. Stewardess шүү дээ. Вау. Шар намын аюу. Тийм. Вау. Яг тэр нөгөө нэг өмсөд яадаг. Монгол. Тэр нэг рил гэдэг өөх юм. Рил мил хийдэг баха. Би рил хэрэгтэй бас байт юм л шүү дээ. Тэгээд тэд нар Катартаа амьдардаг юм байлаа угнаал. Тэгээд тэнчнээс нислгүүд тэр чинь нэг баг дэлхийн баг бүх газар л нисдэг юм байлаа. Катар Airways ч аюу баян улс шүү дээ басаа тий. Тэгээд аюу гоё газар шүү. Тэрний дараа Эмират орж исэн. Эмират Airways. Арабын юмнууд тэгвэл нэгэн юм байна тий. Мөнгөтэй. Цагуузрын. Тийм. Гоё. Би ингээд одоо шинэ Чингис хаан ч бас ингээд томорчод байгаа шүү дээ. Анхныхаа оригинал Чингис хаан airport-ыг бодохоор бүр амар cute санагдсан шүү дээ. Бүр яна ингээд хоёрхан хэдүүлээ нийтэн тэр нөгөө нэг шинэ нэг кино гарсаа үзнэ үү? Барславын тоглолтсон байсан нэг Япон кино. Тэгээд тэр нэг алт үзсэн чинь тэр ингээд манай шинэ Чингис хаан airport-ыг ингээд Японы airport болгосон заяа. Тэснэ буян тухайг ингээд Монголын airport. Тэгтээ тэр Монголыг Монгол гэхгүй нэг арай өөр ус гэдлээ. Нэг хиймэл ертөнц юм уу те. Тийм. Бүтээс ертөнц юм чинь буян тухай ямар cute нэрээ ингээд амар cute. Тэг айгу гоё барилга сексуализм. Би яг одоо юу санахгүй байх юм. Боор саар нэг юу санаж нөө шүрэн бовчлоо. Шүрэн бовчтой гардаг шүү дээ. Шүрэн бовчиг бас мэдгүй. Зүгээр рандомли очиад үзгээ. Одоо амар санагдах уу? Буян тухай бүр амар ойрхон мөлий. Одоо нөгөө юуны тийм шинэ аргын тэнтэл үсттэй. Яг тэрний үзүүрт нь л. Гэтэ тэр хавьд юу ч байхгүй байсан амар хол санагдсан шүү дээ. Одоо зүгээр яар мөлөө зүгээр автобустай л баг таксидод очиндох уу юу. Бараг скутертэй да. Бараг скутер. Одоо буян тухай дотор ер нь юу байгаа? Орон нутгийн нислэг хийх гэдэг юм байна. Зөв тэгмээр энэ тий. Тэр бол айгүй бас түүхэн Монголын түүхийн хувьд айгүй чухал барилга. Яг тэр чигээр нь аваад үзчихсэн гэж би бодоод байгаа. Тэр нь айгүй гой мозаик гэдэг байдаг шүү. Би чинь айгүй гой мозаиктай байсныг нь амар сайн санаж байна. Буян тухайн Монгол айтхан барилга. Тийм шүү. Гэтэ ялчгүй одоо баг шинэ Чингис хаан airport багтах гэдэг юм шүү. Баг. Өнгөрсөн зунд авдаг Солонгосоос өдөрт 6 нислэг ирдэг гэсэн шүү дээ. Яа. Тэгээд одоо энэ жил яах юм бэ? Эсвэл давчуу болж ийлээ шүү. Тийм. Одоо бас Алматы илүү Астана илүү нэг тийм чиглэлийн нислэг гарах гэдэг юм лээ. Одоо ч зөвхөн бид нар гаднаас дамжихдаа Бээжингээр нэг бол дамжиж байгаа, Сөүлөөр дамжиж байгаа, Стамбулаар дамжиж байгаа 3 сонголт байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг Астана болгож бас нэмэнгээд байгаа шиг байсан. Тэгэх юм бол бас арай тикет Монгол руу ирэх тикетний үн багасч магадгүй. Зөв. Тэгэх юм бол Европоос шууд Астана гэж. Гэтэ бид нар орон нутгийн нислэгийг яг Европ шиг хямдхан болгож чаддаг байсан бол вау тэгвэл гоё байхгүй юу? Юу айгүй үнэтэй бараг Бээж нисгэж байгаа юм шиг нисдэг шин тэнэг үлгэрүү ховд руу хус руу нисгэд. Тэр орон нутгийн нислэгийг уг нь сайжруулах юм бол Монголоо илжүүлж бас их нэлээд хөнгөвчлөх юм санагдаад байгаа. Одоо баян хүмүүс нэрээ хөсгөл рүү амар нисдэг юм биш үү? Гадаад энд тийм хөсгөл рүү нисдэг. Гэтэ үнэтэй амар үнэтэй болтیں۔ Тэгэж Монгол дотроо бид нар нисэж штэ.
тэг Бээжин рүү ямар явж байгаа биш. Тэгээс бас л тэр яагаад юундаа хэдэг яварч штэ. Харин яг уу нэг Сөүлээс Улаанбаатар нисгч амар үнэтэд штэ. Тэнгүүдээ Сөүлээс Вьетнам нисгч чинь бас арай хямдхан байхгүй бараг 2 дахин хямдхан. Тэгээ гайхаад байсан чи яг уу Монгол далайн түвшнөөс 1500 м-ийн дээр оршдог болохоор дээшигээл нисдэг гэж тайлбарласан. Тийм болохоор арай хүчтэй шартгуун зарцуулт юм уу яа. Interesting. Монгол ер нь жоохон азгүй юм гэж. Тэр нэг Перуд очоод тэгээ Куско гээд нийслэл нэмэлээ. Тэгээд далайн түвшнөөс 3400 м-ийн дээр. Тэгээ амар хэцүү мөлий. Ингээд толгой өргөж мөргээд амьсгаа тавьчтаад жоохон ингээ хурдаа алхах юм шууд ингээ зүрх. Чиг найз залуутайгаа явсан байсан тий бүр ингээ алхсан мөлөж тий. Тийм. Битээр нэг амар гой нуурлуу алхаад. Тэгтээ тэр нэг өдрийн дэйг туур аваад явсан л та. Тэгтээ доор нь ингээ очоод алхахад нэг 3 цаг 10 ирж чагийн 16 км л. Тийм тэгэж алхах тэр аяга гоёсэн шүү. Тэрний рил нь аяга гоё ясан. Тэр гоё байгальтай болохоор хүмүүс бас нэлээ реакшн үзүүлсэн шүү. Энэ тий. Нэстэ гоё ясан. Найз залуутайгаа аялахад хоёр бибинийхээ тухай хүмүүс хамт аялж бибинийгаа илүү сайн таньдаг гэдэг шүү дээ. Тэгсэн үү? Харин битээр бас яг ирсэн чинь хүмүүс амар тэгж суусан. Тойроос хэрэлцсэн үү? Санал зөрчилдөө гэсэн. Юурээс тэгээгүй шүү дээ. Амар гоё тэгэл яг нэг хоёлоо нэг аялдаг experience-тэй болохоор нэг яадгаа мэддэг. Тэгэл за одоо ингээд харин ч нэг гоё алтан партнертай болсон болохоор амар гоёсэн. Шууд за тийхүү ингэхүү за тийгэл шууд амар хүмүүс одоо энэ Machu Picchu руу явхад зөвхөн train цугаад $90 явд юм лээ. Тэгээ бид өөр тэгээгүй $10 автобус нэг жижиг микр цууж очингуудаа хажуудлын тосон очингуудаа 10 км алхаад орцсон заяа. Тэгээ тэр мэрж гисэндээ яг үндэ хийхгүй гэсэн юм бол хийхгүй штэ. Тэгээ би өөрөө за хоёлаа энэ опшны сонгох уу, энэ нэр ямтах юм байна гэлдэг ингээд. Өө тий гэж шууд санал нийлээл ингэж байгаа энэ нар бас амар гоё. Ер нь гоё юм лээ. Тэгээ цаа чи бас амар би бас ингээл ганцаараа хэлж явахдаа өөр хүчтэй осуудыг хараад ямар гоё юм бэ. Ингээл цуг явж байгаа юмсан. Ийм хүн гарч ирдэг юм болов уу? Бас ийм санал онол нэгдэг хүн байхгүй хаа гэж яар боддог. Тэгсэн чи одоо ингээ явж исэн чи өрөөдлөө хэлцэн гоё яалаа. Яа хөөрхөн. Тэгээд тойр нүг яг Перу тахт битсэн баха. Тэгээ хөөе ингэж штэ гэж чөө ямар гоё юм те тойр ихс амар үздэг заяа. Гоё. Тэгээд тэгснэ цаа тойр чинь нэг юм хөрх юм аваад чи гэд. Тэгээ энэ нэр хасан. Харин би хоёулангийн оруулмаар байсан юм аа. Төвшин цаа чи мөр амар яриа. Надаас яриа. Би нэг тийм яриа юм шахгүй юм. Тэгээд аялал нэг юм жоохон ярьдаг болсон. Тэрнээс бас татаж ангаажж ярьдаг юм байсан шүү дээ. Юм га шоколад өгсөн. Тэгээ бит хоёр идсэн. Pisco sour тэгээд purple corn drinkтэй тэгээд маа. Тийм. Откод үлдээсэн. Откод үлдээсэн шүү шоколад. Перугаас ирсэн шоколад дээрээ. Ийм хоёр шоколад шүү заяа. Тийм. Баярлаа. Стагаа энэ хараа ийм хүүхэн лама. Бүр гоё том юм авчирмаар л таанч нэг өөрөөсөө аялж байгаа хүмүүст түнээр тоглох амар хэцүү мэлээ. Хэцүү of course. Тэгээ би одоо өмнө нэг аялж байхдаа ерөөсөө юу ч авдгүй онгоцныхоо тиг л хадгалтай байсан. Сүнээр болох гэж. Сүнээр ер нь цогцолтой авчирсан байхгүй юу? Тийм би одоо дараагийн ундаа үзүүлэх гээд уг нь авчирсан байсан. Харин над харч уу. Болоо ш. Тэгээд би нэг Парис нэг Airbnb буусахгүй юу? Тэгсэн чинь тэнд тэр залуу ингээд 0-ийнхоо одоо Монголд тэхгүй штэ 0-ийнхоо ингээд ханд ингээд битүү ингээд аялсан ингээд тиктүүдээ ингээд наагаад тэгээд одоо тэр үед авсан ингээд нэг инстагсийнхаа зургуудыг бас наагаад тэгээд үдсэн музейнийхаа юм уу бүгднийг ингээд наагаад гоё декорэшн болох гэсэн юм. Тэгээд би yes би ихтэй байна гэж бодоод тэгээд тэрнээс хойш цуглуулж эхэлсэн. Өөр яг цоглуулдаг юм байна. Өөр юм цоглуулдаг юм байна те тухайнаасаа. Тэгээ одоо л нэг юм магнит нэтер авчирдаг болж байгаа. Ачааны нэмэр болдог байх л та. Тийм баг. Би нэг үг ингээ наацсан. Вау. Вау. Нэг хүчтэй төвшөөр авчихсан. Энэ саяны аялсан баха. Зөвхөн саяны аялснаас уу? Үгүй энэ талан саяны аялсан. Тэгээд үлдсэн цуглуулсан. Тэгсэн ч гэсэн зөвхөн нэг аяллаас
Вау. Ийм урт юм ш таа. Гэхдээ өчтөрийн наасан жоохон Амар болсон байна шүү уу? Шалгарахгүй шүү. Шалгахгүй шүү. Саяных шиг дэлгэхэд бүгдээр унжаах хэрэгтэй байхгүй шүү. Тийм ээ тий. Төвшөө. Хэдэн метр болж байна. Оо яна наа чи тэг. Энэ дунд нь нэг байх хэрэгтэй юм шиг байх юм. Үгүй. Наа нэг фейлний юм босон бохоо. Ийм аялал байна. Энэ ингээд шнэ төгрөгөө гэж. Амар зөв нэг зарим нь ингээ уурчаад энэ жижигхэн хүчтэй шүү дээ. Тий, жижигний хөвгдөн штэ дандаа. Тэгэнгүүт одоо би уучлаарай та надад бүтнээр нь үлдээж болохоо би цуглуулж байгаа юм л да. Гэт хэлэнгүүт гэд нэг зарим ахнад дөнгөж тхүү гэд ингээд за гэл. Тийм ээ тий. Дандаа уурч дандаа эдгэрн байдаг. Энэ жижигүүд нь. Зармийн тип нь жоохон хямдах юм тий. Энэ минь цаас баримт шиг. Америкийн хавар заван цаасан дээр ивэлж өгдөг юм л. Манай нэг дутуу байх шүү. Нэмнэг юм байна. Энд нэг дутуу юм хийх үү яах вэ? За зүгээр. Ойл мят биш шүү дээ амар адилхан гэсэн чинь латам юм. Татарыг хэлчихгүй. Катарахгүй байгаа сте. Шанартай байх шүү. Сая энэ дэсэн үү? Энэ. Арай зузаан цаасмаас те. Наа чин дээр байх нь. Катар. Чи онгоцоор нисэж байхад хамгийн гой харагдсан юм чи юу вэ? Чи Windows систем хэрэг сууж байсан. Аль хийтэн дээр юм. Ер нь нэг хайлаад байвал цонх сонирн биш болчдөг байх те. Цонх сонирн биш болчдөг байх те. Тийм ээ. Яхаа төвшөөтэй явж ивэл яг дундаа гоё гэж шиг. 0 ороход. Sorry. Тэгэхгүй бол яг айлан цуучхлаар хүмүүс ингээд зүрж яхахтаа сэрээдэг байхгүй юу? Гар зогц сэрээд. Тэг. Тэгэл нөө нэг яата төрдөг юмтай хүмүүс нь ингээд зогчиход тий. Тэгэнгүүт хэцүү. Би онгоцны хоол идэх амар дуртай надад амар сонирхолтой санагдав. Яа юундаа байдгийг мэдэхгүй. Жохон хандтай шүү дээ. Ингээд пакетэн тэгээд ирдэг. Chicken or beef гэдэг. Тэгэнгүүт шууд сэрээд beef. Ер нь beef л. Ер нь beef л иддэг дээ. Тэгэнгүүт нэг лаг юу мөн Fish mesh байвал fish. Salmon энэ төр гэдэг. Вау, salmon. Одоо дараагийн чиний очмоор байгаа мөрөөдч байгаа зүйл эсвэл төлөвлөгөөнд чинь одоо юм байна тоо шүү дээ. Юу Африк юм аа. Африк юм харин би Африк гэж бодсон. Одоо тэр Гана мана ч юм уу тий нэг юм нэг тэгээ бас national park-аар яваад Конго Монго. Yes. Жираф нэрээ хамгийн доор идэх чинь нөгөө юу штэ. South Africa тийм тийшээ Michelle Cape Town тийм тийшээ л очих юм байна л. За тэгээд нөгөө diamond олборлож байгаа харж мараад арслан хараад тийм ер нь аль чамд яг Кenya Mania гоё хаа. Тийм. Тийшээ бол одоо ер нь зөвлөх юм байна гэж би бас бодсон. Босд нь бол тэгээд явчлаа. Орос руу ер нь авсан уу? Орос руу тэр Казахстанаар тэгж орох гэж л орсон. яг аялж бол явж байгаа юм тийм. Би орсоч хайгаад юм гэхгүй. Орос руу тэгтээ явал гоё юм л хүмүүс амар хайкинг гэж цагаар явдаг юм. Орос гоё штий. Гоё. Одоо тэгтээ politically яг хэр байна. Орос хүмүүс надад амар тал. Би дандаа орос сэрэл үздэг байхгүй юу? Тийм чи хилэн тийм юм чи. Тийм тэгээ ингээ орсуудын юмнуудыг харахаар амар хөөрхөн амар гоё ингээ нэг юм мэдгүй надаас яаж юм надад амар тотон санагддаг. Чиний яг боловсрал бас нөлөөлж байгаа. Надад тиймээ солонгосчууд дотн байдаг. Надаа германууд дотн байдаг. Энд чинь өөгцсөн юм байгаа даа л та. Яалчгүй амьдралынхаа 3-1 тэндээсэн бол. Яа, энэ sorry солонгосуудыг баг. Зүгээрээ. Оросд Би угаасаа сайн л нийлнэ. Солонгос октод могтод ч бас би чи шүү дээ. би чи юу. Тэг ингээд culturally бид нарт энэ K-pop гэдэг юм амар экспортлоод байгаа надад бас амар түүхтэй санагддаг гэхгүй юу. Ерөнхийдөө гэхдээ нүдэн дээр л амар болсон л хүмүүс. Гэхдээ бусдаар бол үнэхээр мундаг. Мундагийн хувьд бол усын хувьд үнэхээр хичээнгүй хүмүүс. хичээнгүй те. Тэгээд шалгалт малгалтны үеэр бас шалгалт үеэр номын самаа чинь нэр суудлах байгаа юм чи. Ерөөсө суудлах болохгүй. Тэгээд заа гарч кофе шоп л орчий даа гэдэг. Тэгээ түүхэндээ аягүй чухал шийдвэрүүдийг маш зоригтой гаргаж ийсэн хурдан үйлдэл хийдэг. Бас ер нь мундаг. Гэхдээ мундаг байгаад нь баг уур хүрээд байгаа ч юм уу. мундаг байгаад уур хүрээд байгаа маа. Яг маш хурдан болсон. Тэгээ одоо цаадал чи аягүй мөнгөлөг болж байгаа. Мөнгөлөг тийм. Бас гэхдээ аягүй том гэр бүлүүд байд юм бэлээ шүү дээ. Тэр ямар том гэр бүл вүлээ? Samsung уу, LG юу?
Samsung-ийн гэр бүл юм болов юм бол Ер нь нөгөө нэг Chebor гэж үүдэж Chebor, тийм. Бид нар ч нөгөө нэг төрхтэй алтан албаг зууж төрсөн гэдэг Монгол гэдэг шүү дээ. Тэгэхээр big family шиг байгаа юм. Одоо 3 4-р generation дүр ингээ гарч ирж байгаа. Одоо ингээд юу хийдэг хүмүүс яа? Одоо өвөөгийнх нь аав нь баян байгаад өвөө нь төрхөөсөө баян, аав нь төрхөөсөө баян, өөрөө төрхөөсөө баян, хүүхэд нь төрхөөсөө баян ч юм уу тийм. Бүх индустрид байдаг. Бүх индустрид байдаг. Вау. Яг юу ч юм бэ мэдээ. CJ Entertainment юм уу? Тэр байдаггүй. Ер нь л нөгөө төрхөөсөө баян байсан хүмүүс хэлж байгаа. No brand. Хаанаас The every brand. За ер нь цаг маань төгч чинь чи бас 3 цагаас ажилтаа. Тэгэхээр ийм хурдан дуусчихж байгаа юм уу? Тэгэлээ бас 2 цаг ярьчих шиг боллоо. Цаг 30 24 минут болсон. Амар хурдан өнгөрт юм. Амар гой сонирхолтой байлаа. Тэгээд бас аялах уран зоригийг өгж гин. Баярлаа. Монголоорооч, гадаадаараач баялах уран зориг гэж энэ аль би уулгасан аялж байгаарэ манайхаа. Тэгтээ сүүлийн надад бас тийг санагддаг шүү дээ нөгөө нэг бид нар чинь 100 амар хөнгөрдөн шүү дээ. Шоож тал. Тэр мөнгө цуглал айлаа шүү. Тийм өдрийн хоолны мөнгө зөвлөл бас аялах юм билээ. Ер нь өдөрт хоолны мөнгө гэрээс авцраал тий. Одоо бид нар чинь айгүй AI би түрүүн AI хальт яж чаад нэг асуулт байна гэж бододсон. Тийм тэр нэг асуулт. Манай нэг найз сая Вьетнам явахдаа аяллахаа хөтөлбөрийг ер нь бараг AI-аар гаргуулад ChatGPT-гээс суугаад би одоо ийшээ явах чинь надад хэдэн төгрөг $10 байна. Яг тийм юмар яаж явах вэ? Ямар метрогоор явах юм гэл бүгдийг нь гаргаж тийм. Бүгдийг гаргаж өгсөн гэхдээ айгүйх алдсан гэсэн. Одоо жишээ нь ажилтгүй үеэр нь тийш очоорой гэж зөвлөсөн ч юм уу. Тэгэхээр тэр national амралтын өдөр эсвэл whatever нэг юм байсан гэл. Тэгээ айгүйх алддаг юм байна гэсэн. Чи ер нь ингээд хоёр аялахдаа яаж судалгаа хийдэг вэ? Юунаас анхаарах хэрэгтэй вэ? Юу анхаарах хэрэгтэй вэ? Өмнө нь яг YouTube үзээд нэг юм ойлголттой болчтой. Энэ ингэдэм байх гээд тэгчээд яг ChatGPT-гээс л асуудаг. Тэгээд за нэг ийм санал болгож ин гिचээд дахиад TikTok ордог байхгүй юу? Тэгэнгүүт TikTok дээр нэг хүмүүс аялцсан хүмүүс тийшээ яваад одоо ийм газрууд нь зүгээр исэн байсан гэдэг юмнууд оруулсан. Гэхдээ TikTok бол жоохон нэг яг эстетик лавлаг гой зураг мураг авдаг ч юм уу тиймэрхүү газрууд амар их оролцсон байд. Тэгээд бас цуг аялж байгаа би бол ганцаараа аялдаг хахад хостелийнхаа хүмүүсээс шүү дээ. Тийм. Тэгэл ер нь бол анх эрэхтэй тийм үзэнгээл мэдээл ирсэн байдаг. Гэхдээ ирчээд хүмүүсээс тийшээ явал яаж явах юм? Одоо тэгж гэнэ ингэж нөө явал ворт тийм үү юу юм ингээл асуугаад яг үндэ тийм биш юм бэлээ гэдэг зүгээр хацдаг ч юм уу те. Тэгэл тэр сорсуудаа олон талаас авах хэрэгтэй. Ганцхан юмд итгэж болохгүй, хүний ганцхан ярианд итгэж болохгүй ч юм уу те. Тэр хүн таалагдсан юм чамдаас таалагдахгүй ч юм уу нэг тийм байна. Бас байдаг. Гэтэ бэлдэж явахыг зөвлөх бах те. Би заримдаа залхуураад баз ингээд би ч хайдаг тэгээ сүулдэ тэгээ угаасаа бүгднийг төлөвлөх угаасаа амар хэцүү болчихдаг. Тэгэнгүүт очиод за юу байна гэх. Тэгээ өнөөдөр юу хийх вэ? Өдөртөө боддог ч юм уу те. Тийм заримдаа тийм спер өдөр гаргацсан бас өөрөө шүү дээ. Гинт амар гой хүмүүнтэй уулзаад гинт гэр мөртөө урьж мөрөнгөт яах юм. Гэтэ бас тий аяллаа нэг хэсэг нь ялчгүй тэнд байгаа хүмүүс л тий гоё ч юм уу гаач бай. Тийм шүү. Яг локал хүмүүсээс яг юу юм сонсдог. Жуулчдсан зүгээр ирээл гой attraction дээр нь очиж бодсон шүү дээ. Тэгэхгүй яг тэнд амьдарч байгаа хүмүүсээс юм сонсож гоё суух нас амар гоё. Тий ялангуяа хоол идэх газар орой хэрвээ лаунж бар орох бол тэрийг яг локал хүмүүс л гоё хийн мэдчихэж байгаа тий. Тэгмүүд Airbnb-д Монгол Airbnb-ийн хүнээс сонсдог. Хөвчлэн нэг хостууд нь цуг амьдарч идэв шүү дээ. Надад метро одоогоор амар confusing байдаг. Би дандаа бурууталт нь очиод ингээд хоёр талтай байдаг шүү дээ. Тэг би нилээн их мангара амар удаан ойлгосон шүү дээ. Яагаад ингээд хоёр өөр зүг рүү тэнэг байхаа вэ? Тэгээ дандаа бурууталынх нь нөхөр нь орчдөг. Тэнгүүд миний явах хэвээр зүг замын нөгөөдөлт гэх юм одоо тренийнхаа нөгөө талд малчж явах шиг ёо. Тэсэл том метроны системтэй газрууд амар. Метро ер нь жоохон амар. Би Аз улс нэг тийм зүг чигийн баримжаа сайтай. Зүг чигийн баримжаа би амар муу. Хаанаас ирснээр мэддэггүй, санддаггүй. Тэгээд явсан газараа мартдаггүй. Энэгээр өнгөрсөн шүү дээ. Тэгээд бас машин онгоцсон сайн унтдаг. Ер нь дэж өнөртэй. Баялахаар зориулагдсан хүн байна. Маадгүй. Тэг яг одоо аялыг гэж бодож байгаа хэрнээ ингээд хийхгүй аавнд одоо юу гэж хэлэх вэ? Зүгээр л хий гэх үү.
Тэгтээ хүмүүс тэгэл яндуурлаад байх та тий ажилд орсон тэгэл амралт тэгэл нэг бол яг жинхэнэ experience юмэр байл ажилласаа гараад нэг сар аялж байгаа. Do it. Mommy do it. Гүй би болохгүй. Тэгээ угаасаа нэг яг single хүүхдгүй байгаа дээрэл тэгж сайн ажиллахгүй бол яг хариуцлагатай болоод ирэнгүүт чинь тэгэл нэг spontaneous тэгээ шууд явчих чадахгүй шүү дээ. Тэгэл энийг бол хүүхдүүдтэйгээ явна. Тэгэл хүүхдүүдтэй чинь хамт ийш тийш гоё юмар явах хэвчээ. Тэгэхээр single байгаа дээр эсвэл хосоороо байгаа дээрээ гоё. Хосоор байна уу? Алаарай. Заавал. Yes. Манай аав ээж хоёр залуу байхдаа одоо бодохоор хүүхдүүд байхдаа байгаа хгүй. Би нэг 3 4 настай юм уу 5 настай байсан юм шиг байгаа. Арай сургуульд ороогүй. Тэгээ Германд байсан, Берлинд байдаг гэсэн манай аав ээж хоёр оюутан. Тэгээд ажил хийдэг болж молоод, найзуудтай болж молоод тэндээ амьдэрдэг монголчуудтайгаа найзлаад тэгээ 10-ийн түрээслээд машинтай Европоор аялсан байхгүй намайг дагуулж яваад. Тэгээ би 4-тэй 3-тай байсан гэдэг чинь 27 намтай л яг гоё насан тэгээ тий. Тэгэл намайг аваад би ихтэй онцлог нь юу ч санагдав. Бараг Европын ихэнх орнуудаар явсан баа. Тэгэхээр technically би Европыг дуусгасан. Тэгтээ don't remember shit тий. Тэгэл байгаа юм л та. Гэтэ амар хөөрхөн байгаа сте. Би эдгээр үуч санахгүй байгаа гэсэн миний хойно ингээд ямар нэгэн юм үлдсэн байгаа шүү дээ. Тэг миний юм барууны энэ сэтгэлгээ магадгүй ингээд тэр хүүхэд байхад ингээд харсан үдсэн юм архитектур дуртай байгаа нь тэр нөлөөсөн байж магадгүй гэж би боддог. Тэгээд ээж авдаа бас тийм гоё experience санахгүй байгаа ч гэсэн амар гоё experience өгсөн байх гэдэгт баярлж байгаа. Би хүүхдтэйгээ аялахад бас байж болох байх. Яг онгоцтой бол хэцүү. Тэр бол 10-тэй байсан болохоор бас учиртай тий. Тийм шүү. Тэгээд ээж аав чинь найзуудынх нь хүүхдүүд бас байсан юм уу? Үгүй аав ээж хоёр тухайн үед арай эрт хүүхдтэй болсон л байсан юм шүү. Найзуудаасаа илүү. Чи ганцаараа хүүхдээс юм тий. Гэж би ойлгосон. Би өөр хүүхд хараад зурган дээр борил гарч ирээ байсан. 10-тай аялахгүй юм шиг байна. Тий 10-тай аялах гоёх тий. Тэгж аялах үзмээр л. Би нэг баян үлгэд нэг Казахстан руу гарах гээд байж байхдаа нэг 2 Швейцар нэг 2 хостой таарч ирсэн. Тэр хоёр Алтай таван багт гарч үзэж байгаа гэд тэнцэж нэг зөвшөөрлөг бол гаргадаг юм билээ шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд заавал нэг орчуулагч юм уу эсвэл гайдтай байж ээж зөвшөөрлөг үнгээ. Тэгээд цэргийн хооронгоос нь би ярьж агаад энэ хоёр өгсөн ч гомдлоо гинэ. Бичэн өгчөөх. Өөрөөсөө тэгээдсэн байхгүй. Битээр угаасаа ингээ Монгол битэрийн ингээ эцсийн цэгээ шууд нэг Швейцараас ингээ явсараа ирсэн. Тэгээд энийг бас үзчихмээр байна гэд туслаач тэгээд тахлаар та нартай өгсөн ч гомдлгүй мүү. Энд чинь заавал ингээд штэ. Зам маань амар хэцүү болохоор үгүй бид нар Кыргызстан, Казахстанаар ингээд хэцүү газар зөндөө явсан ингээ зүгээр гэд. Тэгээд бид нарт ингээ нөө юм нууд бүгдээрээ байгаа. Дата мата нэг бүгдээрээ байгаа гэхэл Тэг яахаа өгчөө. Тэг шүрц. Төгсөн болоо яасан бэ? Амьд болохгүй явахыг одоо дагдсан шүү дээ. Тэр хоёр доошоо яваад нэгдэг энэ яваад тэгээ Швейцар руу буцаа хвтэлээ. Тэнийг гоё бэ. Гэтэ тийм амар өгөхээр амар биш үстэй. Биш. Just in case л хахтай тийм. Замдаа явж байгаад нэг нохоо оллоо. Тэгээ тэрийг үрчилж аваад паспорттой олгоод хөрхөн мост тэгээ гуруулаа ил. Юу амар кино шиг юм бэ? Тэр хоёр амар cool. Нөө усан дээр нөгөө нэг ингэж paddleboard тийм падлтай мөртлөө дээрээ нөгөө нэг систем гэж далбаа даруултай жилүү тийм тэрний нэрийн санд тийм тэгээд шууд юм байна тийм тэнгүүдээ шууд нөгөө ингээд гоё activity хиймээр санагдангуудаа ингээд гоё нуур мууртай гол малтай газар очингуудаа тэрийгээ зүгээр гаргаж ирээ ингэж явж байгаа шүү дээ. Яа fuck you. Өстой яа гоё бэ. Тэснэ ван дотор хоёр юм юутай дугуйтай заяа. Тэгээд нэг уул мол дугуй муутгаа ингээ гарч марчдаг. Тэгэл тарим. Тэгээ охин йога хийдэг. Тэгэл агуу эмхтэй нь йога хийдэг. Тийм. Шууд хүүхд гэж ойлгож байна. Манай бас Airbnb-д бас нэг англи эмхтэй иржсэн байхгүй юу? 60 хэдтэй. Тэгээд машинаар ирсэн. Монгол руу. 60 хэдтэй юу? Тийм. Тэгээд нэг бас хүүхэн нохотой заяа. Melody гэдэг юм жижигхэн Шотланд юм нохотой. Тэгээд манай Airbnb-д баг нэг сар болоод тэгээ ном бичиж байгаа гэж заяа. Ном бичиж байгаа. Тэгээл тэгснээ 3 нөхөртэй байсан ч чаа. Гурлангаас салцсан. Тэг гурлангаас салцсан. Sagittarius юм шүү. Мэдгүй. Гэтэ ингээд амар тэгээ юм уран зураг юм юу яадаг.
хуучны уран зургуудыг ингээд нөгөө сэргээдэг мэрэгчлээ заяо англидаа. Тэгээ тийм мэрэгчлээ ингээд ажиллаж байгаа. Тэгээд ингээд тэтгэртэй гарцсан. Тэгээд ер нь тэгээд Килиманжаро эднэр рүү гарч мардаг жижиг шиг бүр ингээд төвд мөвдөд ингээд очиж ийм юу байшин түрээслээ тэрэн дотроо ингээд медитейшн хийсэн. Тэгээд говьд бас машинд түрээслээ тэрнчэн ингээ медитейшн хийж амьдсан гэл яг нэг ус бүр амар тийм хүн тийм ном бичиж байгаа юм биш үү тийм. Тэгээ нэг нөхөр нь хятад заяо. Эхний нөхөр нь хятад байсан. Тэгээ яагаад тэр хүнтэй суусан гэсэн чинь тэр хүн зүгээр виз хэрэгтэйсэн гэд англи хэлдэг гэд. Тэгээ тэр хүнтэй суусан гэж байгаа байхгүй юу? Фиби юм шүү бараг. Би бүр амьдралынхаа тэг бүх юм ингээ сонсоо бүр амар тэгээ дараа нь одоо нэг жинхэнэ англи хүнтэй яг суугаад тэгэхээр тэрнтэйгээ ингээд хятад очоод хятадтаа нөгөө нэг хятадтайгаа танилцуулаад my first husband гэдэг гэж танилцуулаад заяа. Тэгснээ ингээд тэр гурав хамтдаа ингээд амьдэрсэн заяа. Тэгснээ хятадаас хүүхэд үрчилсэн заяа. За хятадаас хүүхэд үрчилснээ хятад хүүхдээ англи руугаа авч яваад англидаа ингээд амьдарч байгаа. Тэгээд одоо тэр хүүхэд нь 20 хэд мэдтэй бүр том хүүхэд болж малцсан. Тэгэл тэгтээс одоо түн нөхрөөсөө салцсан. 3 нөхөр биш минь 2 юм байна. Тийм. Тэгээд одоо бол яг сингл ингээд аялж маялаа явчихдаг. Бүр ёо тийм амьдралтай хүмүүс байна цааш. Тийм. За 60 тал хийдүү биш. Нохомохтой Моорнуудаа дагалаа явчихсан. Машин амар хөөрхөн юм англи дугаартай юм яг нэг юм амар хөөрхөн машин байсан. Тэгээ машиныхаа ард талд ингээ хамаг юмнуудаа ингээ хийцэн. Гэтэ амар их биш зөө. Ингээ хөөрхөн жижиг юмнууд хийцэн. Тэгээ машин амар хөөрхөн нэг юм яг мистер Биний машин шиг гэхдээ арай өөр цэнхэр мэхэр өнгөтэй. Яаж тийм машинтай монголоор явсан юм бол? Ингээл явчихдаг. Ингээд амар cool. Хиппи нэг хэсэгт нь орох байхаа гэж найдаж байна. Өөрийнх нь тухай ном юм уу те? Өөрийнх нь амьдралын тухай ном бичиж байгаа. Би бас ном бичих өгсдөг. Ер нь ном бичвэл гоё хаа. Ер нь хүн өөрөө ном бичих хэрэгтэй гэж би бас боддог. Ер нь хинч байсан. Ер нь ягаад заавал зохиолч байх хэрэгтэй гэж те яг ингээд өөрийнхөө экспириенсийг ингэж цаасан дээр ингэж яах чинь. Тэгэл редакторлуулчих штеп. Гоё шүү дээ. Айтах болгочих штеп. Тийм. Гоё маа. Тийм. За ном бичээрэй. Тэгнэ. Би яг тэмдэглэл биччихэл байгаа. Аяллахаа гоё тэмдэглэлүүдийг бичдэг бах тийм. За чамаа ингээ хөөрхөн болохоор ингээ гадныхаа ингээ амар яадаг байсан уу? Ингээ хамгийн амар аюултай болж ирсэн үү? Яг нэг эрэгтэй хүмүүнтэй холбоотой ч юм уу? Үгүй. Гайгүй. Яг аялж байхдаа нэг романс үүсгэжсэн. Гадаад хүнтэй. Тийм. Нэг уусаа байд юм билээ. Аялах донд нэг тиймэрхүү болт юм шиг л. Нэг удаа ч гэсэндээ. Тэгээ нэг удаа ч тийм экспириенс хийсэн. Гайсан. Гадаад хүн. Хаана хүмүүс юм? French guys. Ooh. Français. Did you French with the French guy? Want a French kiss? With the French fries? Oui. Тэгээд аваа гэсэн хэвчээ. Хөрхио. За. Стагой юмнаас сонслоо тэгээд аялах жаа бол бас хэрэгтэй мэдээллүүдийг угаасаа доогийн инстаграм дээр зөндөө олон хэрэгтэй мэдээллүүд бүгдээрээ байдаг. Тэгээд та бүхэн ягаараа тэгээд үзээрэй. Тэгээд одоо Кыргызстан руу аялах жаа аялалд нь бас бүртгүүлж болно. Хэдэн хүн бүртгэе? 12 хүн бүртгэж. 10 хүн бүртгэж байгаа. Тэгээд ер нь кэдэ дүүрж байгаа. Түл тэгээд ямар ч инстаграм дээр дараагийнхаа аяллуудыг бас шеэрлэх байна. Тэгээд нэг найздаа хаа гэж хэлмээр байна. Танаа үнд сонсогч. Күнээ Солонгос тахтаа ингээд бид нар ажил хийж байхдаа амар их сонсдог байхгүй подкастууд. Тэнгүү тойрыг ингээд сонсож байхад ингээд хамт ингээд найздаа нэг юм хөрөгчний урд ганцаар тэр өөр амар тэнийг зуртай. Тэр шиг л түр яг тийм байсан заяа. Одоо ч гэсэндээ ингээд Солонгос центрт ажил хийж байгаа ингээд хүмүүс амар их сонсдог тойрог. Тэнгүүт өгчтэйгээр та нар чадна. Та нар мундаг шүү. Та нар мундаг шүү. Чихэн баатар очоо та нар л. Тийм. Тэгээ манай күнээ найз тойроо дандаа нүрээ будчихта юм телевизэн дээрээ тавьчаал тэгээд хамт амьдрдагс ахгүй тэгээд тойрыг сонсоод л иждэгс тэгээд ийшээ орох чаа гэсэн чи no way. Нэрэ мөг. Солонгосд юм одоо. Одоо солонгост. За. Окей, бүх солонгост байгаа монголчуудаа солонгост очихгүй гэж хэлсэн дуучлаарай. Солонгосаас гэж хэлсэн дуучлаарай. Тэгээд хичээл хөдөлмөр ажил амьдрал төсөө бити сэтгэлээр унаарай бүх юм сайхан болноо. Тойрч гисэндээ.
Цаашдынх Тийм, нь би бүх зүйлд амжилт хүсье. Баярлаа. Тийм ээ. Тэгээд би бас хин Пагмад минь дамжуулъя. Оо яа, Пагма Пагма бас манай Пагма амар гоё амар сонсогч. Манай аялагч Пагма бол бас амар гоё. Пагмагаас дагаарай. Аялж байгаа. Пагмаг бас дагаарай. Пагмагийн инстаграмыг яг доор меншн хийжээ. Тийм. Тэгээд аялж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье, боломжтой яваарай. Мөн Sky Media Токи хоёртаа маш их баярлалаа. Оддын гээ одоо нэгд өдөр болгоо орж байгаа. Тэгээд дээрэс нь олон ангитай кино хүүхдийн одоо тий 10 жилийнхний тухай 10 жилийнхний нас нь юу одоо тий үерхэл нөхөрлөл бэцэг харилцаа юу хөрх юм бэлээ. Тэр бүх юмыг гоё багтаасан тийм гоё хөрхэн оддын гээ гэдэг нэртэй Монгол кино тий цуврал кино нэгд өдөр болгон Go Plus болон Sky Media-гийн видео санд орж байгаа. Та бүхэн заавал үзээрэй. Мөн Токи маань жил болгон Playtime-ыг хамтран ажилладаг. Тэг яг бүх хөтөлбөр, хамтлаг, дуучид орох юм болон тиктэй худалдаж авч амжаагүй байгаа бол Токигаар дамжуулж худалдаж авах боломжтой. Токигаар авч болно. Тэгээд Токигийн хамгийн гоё юм нь болохоор бид нар өөрсдийнхөө хүссэн скежүүлээ гаргах боломжтой. Би чинь Hyuko үзмээр байвал тэрийг оруулчин тий. Тэгээд үзмээр байгаа хамтлаг DJ хөтөлбөрүүд янз бүрийн хөтөлбөрүүдээ өөрсдийнхөө ингээд таймлайн хөтөлбөр болгож оруулаад тэгээд 5 минутын тэр хөтөлбөр эхлэхээс 5 минутын өмнө notification нэрнэ. Тэгэхээр мартсан байсан бол нэрээ тэр тайлан дээр тэр болж байгаа штэ. Гэс явъя гээл тий. Хөрхөнтэй. Тэгээд бүх мэдээллүүд маань бас Toki application дотор байгаа. Тэгээ та Токи руугаа орж үзээд нэрээ орж үзүүлээрэй гэжсэн. Би газ хайлтаа. Хоёлаа дараа нь яачих юм дундуур нь. Түр. Токи ч одоо ирж та гэл. Би дараа нь яах вэ гэж бодчихсон. Би Токигийн бас олон улсын юг хийж байсан. Тийм үү? Олон улсын дугаартай юм л шүү. Нэрээ тэрий тим нэмэгдсэн шүү дээ. Ямар лагин тий. Би Playtime олохгүй нөө sorry. Шууд тайчи. Playtime. Playtime фестивал гээд энэ жил газрынхаа хүрээг жоохон наашин жижигрүүлж байгаа гэсэн. Тэгэхээр нодлонгийн арай одоо том байсныгаа жоохон шахаад илүү компактны болсон юм шиг байлаа. Хягу үзэхээр хүмүүс хэрж байгаа гэсэн. Солонгос юм уу? Тийм солонгосоо хягу. Hyuko тэгдэж шүү дээ. Хягу юм тий. Хягу юм биш манайха. Хягу шүү. Зүгээр нь хэлээ. Hyuko л гэж бичсэн бай. За Playtime гээд шууд search хийнгүүд ийм дүрстэй шууд промошн видео нь гарч ирж байна. Тэгээд хамгийн ихний хэсэг дээр нь тасалбар авах гээд байна. Тэгээд this year's headliners, ticket options энтергээд food and drinks, replay market гээд юмнууд нь мэдээллүүд нь утгагүй орох юм байна. Ингээд maps энэ төр нь шууд толгон дээр чинь гарч ирэх юм уу тийм байгаа. 0 тэнд байгаа. Тэр гэж юм. Тэгээд Токи юун дээр Playtime-ийн талбай дээр айгүй сайн ажиллаад идэм бусад аппликейшнээс илүү. За тэгээд програм нь орчиж бүгд пүрэв баасан бямгаргуудын програмд орсон байна. Line up-ууд бас өөрсдөө үүсгэж болох. Тийм програмд харж агаад тэгээд бид хоёр бас байгаа шүү. Тэгээд бид хоёрыг line up-та хийгээрэй. Бид хоёрын сүүлийн Playtime. Сүүлийн Playtime. Хамтдаа яг хөтөлбөрт орж байгаа сүүлийнх ах гэж бодож юм байна. Тэгээд би дараа жилээс Playtime авахгүй. Гэл тэгдэг юм аа тий. Би өнгөрсөн жилээс асан гэсэн бэ. Би өнгөрсөн жил явдаг байгаа. Энэ жил ямар. Тэр нь явдаг уу тий? Тэрний өмнөх жил явжсэн. Анх удаа. Эсвэл тэр хоёр дахь нь нэсэн. 10 жил төгсөж явжсэн. 16. Бас энэ жил бас гоё болгон хамтлагууд нь бүр амар томорцсон л лээ. Тэгээд тийм гоё сонирхолтой алхах. Гоё гаднаас гоё хүмүүс ирдэг өстэй тий. Тийм молчод даа майлоо. Синжирийн гоё их шиг байсан тий бас. Яа. Гэтэ надад анхны 2010 хэд оны Playtime байдаг гэсэн хамгийн гоё санагдав. Монгол шилтгэн эра. Тийм шүү дээ. Би нэр Монгол шилтгэн дахт очижсэн. Тэгээд үер болоод сайн босон таа гэл. Вау, энэ ямар гоё орж ирж байна тий. Харин гоё график. User interface user interface өстой гоё юм байна. Тасалбар авах гэд би шүү дээ. Гадаадаас ч гэсэндээ яаж авах мэдгүй байвал шууд энэ авчих юм биш тий. Тийм багш нэрээ. Тийм байна. За тэгээд Токи болон Sky Media баярлалаа. Баярлалаа. За тэгээд юу хэлэх юм гэж байгаа сте. Юу хэлэх юм гэж байгаа гэж найдаж байна. За. Bye.